Энэ Монголын түүчээ болсон эрхэм залуучуудаа залуу хүн зураглалыг 8 дахь жилдээ 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цаг залуу танхим зохион байгуулагдаж байна. Залуу та бүхнийг урьж байна. Монголын залуучуудын холбоо. Бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын залуучдын холбооноос 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй залуу зурлагчийн энэ удаагийн дугаар гэхэд инхүү бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаар дахь 2015 оны Австрийн монголчууд шооны шийдэг оролцогч бүжигчин Саруу төгс бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн байна. Ингээд Саруу төгсөөгөө тасна. Одох төгсдөр хүлээн авнаа. Never gonna be another one, no. I followed, so taken, so conditioned I can never let go. За, ингээд Саруу төгсдөө микрофоноо шилжүүлье. Hey, you it's what's up? Яг одоо ингээд асуултууд орж ирэх үү те? Окей. Хүүхдүүд маань өөрсдөө сонирхсан асуултыг асууж болно. Бас ерөнхийдөө та бас өөрийнхөө энэ юутэй хэрхэн холбогдсон талаараа яриагаа хийж байгаа. Тэгээд залуучууд маань дундаас нь яриагаа асуултууд асуугаа явуучих юм байна. Бүжигтэй юу? Тийм, бүжигтэй хэрхэн холбогдсон. Тэгээ өөрийнхөө талаар Яг би анх яаж бүжиглэж гисэн бэ гэхээр 10 жилд байхад би амар ичимхий хүүхэд байсан. Тэгээд манай ангийн атмаа дээр намайг нэг сэтгүүлээс олж зоддог. Тэгээд цохиусныхаа дараа би ингээ уйлдаг байсан аахгүй юу. Чи яагаад аваа цогч байгаа би ч ом цохиулах юу ийсэн гэж юм. Ер нь амар тийм доожиг гоож урагт тэгээд ерөөсө чаддаг юм байхгүй. Тэгээд манай 10 жилийн хүүхдүүд ч нөгөө хамгийн хөөрхөн хүүхдүүдтэй үерхдэг хамгийн лаг кул залуучууд надад нөгөө саксны шигшээгийнхэн байдаг. Би болохоор харьцуулахаар юу ч биш ангийн хамгийн намхнаа. Тэгээ явжсэн чинь нэг удаа урлагийн үзлэгт орох боломж олдоод. Тэгээ урлагийн үзлэгт ороод тэгээ бүжиг амар таалагдаад тэгээ тэр үед Chris Brown гэдэг дуучин гарч ирээд тэгээ Chris Brown дурлаад ирэхтэй юм байж. Тэгэл бүжиглэл явж исэн. Тэгээ сүүлдээ нэг анзаарсан юм нь өөрөө нөгөө чаддаг зүйлтэй болоод ирсэн чинь хүн нөгөө өөртөө итгэлтэй байдал нэмэгдээд тэгээ сүүлдээ хүнтэй ярьж чаддаг болоод ичхээ байлдаг болоод тэгээд ингээд гайгүй өсөж явсаар байгаад бүжиг надад илүү амар амьдралыг өгсөн гэх юм уу? Миний чаддаг юм байсныхаа ачаар давхар надад айгүй олон зүйлийг санал болгосон. Мөнгө байна уу? Хүмүүстэй танилцах боломж байна уу, аялах боломж байна уу? Яг өөрийнхөө хүрээллийг үүсгэх, community-г үүсгэх бүх энэ боломжуудыг надад зөвхөн бүжиг өгсөн болохоор би бүр илүү хайртай болж ирж байсан гэх юм уу. Тэгээд яг миний бүжгийн студ байгуулсан гол зорилго бол манай найз охин жирэмсэн болоод тэгээд манай хүүхд нөгөө памперсны мөнгө байхгүй. Тэгээд нөгөө солонгос Японд жоохон сурч ирсэн юм а заая гэж бодоод өстүүд нээсэн. Тэгээд анх бол зүгээр гол зорилго бол мөнгө олох байсан. Тэгээд мөнгө олохгүй бол бүжиглэлсэн заагаал тэгэл хүүхдүүдээ ч төлбөр дээр нээр хатуу те. Хой төлбөрөө би цаач өгөх хэцүүдлээ гэл. Тэгээд тэгж явж байгаа сүүлдээ манай студиэр нийт орж ирсэн залуучуудын тоо 5000 давцсан байдаг байхгүй юу. Тэгээд тэр олон хүүхдүүд орж ирэхээр бүгдээр адилхан проблемтэй байдаг. Юу ихээр манай аав намайг бүжиглүүлэхгүй байна. Манай найзууд намайг ингээ бүжлээд ирэхээр өө чи яадаг болцсон. Чи хизээ юм байсан. Цог PC deal та гэдэг. Тэгээ бүгдээр ингээд өөртөө итгэлгүй. Бүгдээрээ яг нөгөө өмнө нь байсан түүгүүтэй надтай амар адилхан. Тэгээд энэ асуудлуудыг ингээд байнгын сонсоод ирсэн чинь тэр дунд бүр ямар үйл явдлууд болж байсан гэж. Гэтэ энэ яг надад болсон биш л дээ. Гэтэ манай студийнхан болсон зүйл юу гэсэн чинь нэг хүүхэд өөрийнхөө 1 сар 2 сарын төлбөрийг өгөхгүй байж 3 дахь сар дээр нь бүх төлбөр авчирч өгсөн дараа сартаа. Тэр чинь ямар ч хүн хардсан шүү дээ. Хейчэн мөнгөний хаанаас олсон хаан суулгаа гэсэн юм. Тэгсэн чинь тэр хүүхэд гудамжны Тараншааны тагийг 25,000-аар зараад төмөр тушаадаг газар. Тэгээд гудамжид байдаг нохоонуудыг вьетнамчууд 35,000-аар зарж ээж төлбөр олж ирсэн байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү зүйл болсон ч юм уу бас нэг дорндод байдаг залуу бүжиглэхийг амар хүсдэг байж байгаад өнгөрсөн үйл явдлууд тэргээд иймэрхүү үйл явдлууд болоод ирэхээр яалчгүй энэ хүмүүсийн төлөө ямар нэг юм хийхгүй ч юм уу би дуурдаг байхгүй бол энэ өөрчлөгдөхгүй юм байна гэсэн бодол орж ирсэн гэх юм уу. Тэгээд хэрвээ чи ямар нэг өөрчлөлтийг хүсэж байгаа бол чи өөрөөсөө ихэл гэсэн үг байдаг шүү дээ. Ямар нэг өөрчлөлтийг хармаар байгаа бол чи өөрөө тэр өөрчлөлт байх хэрэгтэй. Тэгэхгүй чи өөр хүнээс expect хийх ямар ч юмд ирэхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр үг амар нөлөөлсөний дараанаас өөрөө жоох юмнууд хийж гисэн залуучуудаа ярилцдаг болсон. Тэгээд одоо нэг мэтгэд нийт 9 жил бүжиглэлсэн байна. Гэхдээ ер нь бол сүүлийн 3 жил бол амар
ирч хүчтэйгээр тууштай зоригтойгоор бүжгэлж байгаа. Тэрнээс өмнө бол зөв ингээл өөрийгөө олж ядаад л ингээл яваад байсан гэсэн үг. Тэгэхээр яа нэг тиймэрхүү дээ. Соно аян суурсан өнөөдрийн мэдээ хүргэе. За тэгээд танаас асуулт байна. За авиас монголчууд яагаад орох болсон бэ? Тэгээд авиас монголчууд аваад ер нь сэтгэл санаасан тийм дурсамж байвал хуваалцаач. За. Та дөтөртэй нугаагүй юу? Жохон бие жохон гаруун дарах уу? Жохон чөлөөтэй явах уу? Нэг л амар юм бүгд иргээр. Авиаслаг монголчууд орсон шалтгаан нь тэр үед хүмүүс намайг юу гэж хэлсэн гэр ёо чи хүмүүс танигчаад аль хэдийн амьдралаа болгож болдог болцсон юм бэж чи тэмцээнд орж яах гэдэг ямар шуналтай ингээд амар олон хүн тэгжсэн байхгүй. Тэгвэл бүжгийг мэддэггүй амар цөөхөн байсан байхгүй тэр үед. Тэр үед ч гэсэн түрүүжилж гисэн. Амар цөөхөн л хүмүүс бүжгэлдэг. Би бараг бүжгэлдэг одоо бүх хүмүүс яг одоо сууж байгаа нэрлж чадсан Монголд байгаа. Тийм цөөхүүлээ бид нар. Тэгэд энэ community илүү өргөжих хэрэгтэй байсан. Хүмүүс танигдах хэрэгтэй байсан. Жирийн хөдөө малаа малж байгаа хүн хүртэл годамжны бүжиг байд юм гэдэг ойлголтыг хин нэгнээр дамжуулж мэдэх шаардлагатай байсан гэх юм уу. Тэгэхгүй бол хөгжихгүй байсан байхгүй. Бид нар хоорондоо л байж идэг тэгэл ингээл хоорондоо PC тоглодог найзууд байдаг ш тэд нар шиг. Тэгээ энийг яавч хэлэх шаардлагатай байсан. Миний гол орсон зорилго бол ерөөсөө тэгж юу гэдэг 100 саяыг авах ч юм уу тийм байгаагүй. Зүгээр л энэ годамжны бүжиг гэдэг зүйлийг таниулах байсан гэх юм уу. Тэгэхгүй бид нар хичээгээд уртаа хийгээд заримдаа телевиз амар хүчтэй байдаг байхгүй юу? Телевиз сонин энэ хэвлэл мэдээллүүд. Энийний анхаарал өртөхгүй л бол чи хичнээн юм хийсэн ч хинч чамайг мэдэхгүй Монгол даяар. Тэгэхээр угаасаа ямар нэгэн зүйл болохоор ихнийх нь амар хүнд хүрдэн штэ. Universal Song дээр цэлмэн төрөөсний мэдэн дараа нь хин төрөөсний мэдж байгаа юм байна уу? Тэр. Тэгэхээр ер нь яг авиаслаг монголчуудыг тийм гэсэн тийм болно гэсэн төсөөлөлтэй байсан гэх юм уу би. Тийм болохоор ихнийхт нь бол заавал орох хэрэгтэй. Тэгээд яг орно гэдэг шийдвэрийг болохоор яг тэр өдөр нь гаргасан. Шууд хамгийн сүүлийн бүртгэлийн өдөр нь. Тэгээд орсноос хамгийн гоё зүйл нь гэх юм бол би олонний танил байх ямар ч чамд эргээгээд яг үн цэнтэй энэ мэдээж хэрэгтэй. Гэхдээ энэ чиний хүсэх зүйлийн хязгаарч биш юм а гэдэг ямар ойлгосон гэх юм уу? Яг тэр өмнө нь би өөрөө тэгж боддог байсан байхгүй юу? Йоо би олонний танил болчихвол хүмүүс надад зураг авахуулна да ч юм уу те. Тэгээд би ингээ хүмүүст уулзахаар амар гоё явах хэрэгтэй хүмүүс намайг үнэлдэг болсон байна. Тийм мэдээж юм нь гоё нь гоё гэсэн заримдаа эсэргээрээ юу ихээр чиний бүх юм чинь хүмүүсийн нүдэн дээр байдаг гэх юм уу? Яг тэгэхээр яг чиний өөдөөс хараад хэлэхгүй ч гэсэн хүмүүс чиний тухай ярьж идэг гэх юм уу заримдаа. Өө энэ тэр чинь тэгсэн гэж тийм чинь нэгсэн гэж тэгээд. Тэгэд одоо яг энд байгаа нэг хүн сууж байгаа хүний тухай энд байгаа бүх хүн мэддэг. Ямар охинтой үерхчихсэн, хин ч хаана юу хийжсэн бүх юм мэддэг. Ийм байхаар амар хэцүү үстэй те ер нь бол. Тэгэхээр иймэрхүү амьдрал байдаг гэдгийг би ерөөсөө нэг амар өнгөрөө яриа биш шүү. Битээ өнгөрч ийн гэж бодоорой. Би ерөөсөө тийм биш шүү. Бүр юу гэж хэлэх гээд тэр нь амар хэцүү байсан. Одоо амар хэцүүсэн. Тэгээд би од болоод дуусчих юм байна гэж боддог байсан. Хүмүүс ингээд олонний танил болоод тэгээд болчих юм байна. Тэгээд олонний танил хүмүүс ч өөрсдөө нөгөө нэрээ зарж дараагийнхаа мөнгийг олж яадаг хүмүүс юм уу? Ямар нэг реклам тоглоод нэг юм ямар нэг юмний нүүр царай болоод нүүрээ зарж мөнгө олдог хүмүүс. Нүүрний одоо буянгаар амьдардаг гэх юм уу? Тэгээд би өөрөө болохоор тийм тайпын хүн байгаагүй байхгүй юу? Би одоо жишээ нь болчих миний бүх юм төгс байх хэвээр би хүмүүс гоё харагдах хэвээр нэг ийм өөрөө би тийм тайп юм биш. Би өөрөө зүгээр л чөлөөтэй байж дуртай. Тэгээд өөрөө зүгээр л ингээд бүжиглээд дуртай мэгэл явж дуртай хүмүүстэй ярилцаад хуваалцаад. Тэгээд тэр нь надад амар юм хүн дээр туснаас ойлгож авсан зүйл нь юу вэ гэхээр зүгээр л чи дуртай юмаа хийгээл яг өдөр болгоноос аз жаргал хүсэл байж явах нь амар чухал. Тэрнээс биш яг тэнд очихоор тэнд аз жаргал байгаа да гэсэн юм чинь өөрөх байдаг гэх юм уу? Олонний танил болох ч юм уу амжилтанд хүрэх гэж чиний цэг харцсан тэрэн дээр очих бол чиний хязгаар биш. Чи тэр байтугай хэдэн мянга дахин илүү юм хийж чадна. Би нэг жижигхэн нэг түүх ярьж хөө. Юу гэсэн чинь нэг залуу 12 наснаас хойш Bentley гэдэг машиныг авч унахыг хүссэн гэж аахгүй 12 настайгаас хойш хан дээр үлгөөд. Тэгээд амар хичээсэн, том сургуулиуд гэсэн бизнес бүр багасаа яж гэсэн явсан 24 настай Bentley-г авсан өөрөө. 24-т Bentley-г унаад 7 хоногийн дараа үйдсэн. Тэгээд өөрийнх нь хүсчихсэн юм болохоор би баян болохыг хүсчихсэн тэр залуу. Би баян болох юмсан би энийг авч чаддаг хэмжээний баян болох юмсан гэж үзсэн. Гэтэ 24 хүрсэн чи тэр залуу баян болсон чухал биш, илүү баян сэтгэлгээтэй болсон байсан. Bentley бол нэг онцгойг. Тэгэхээр биднэрт бүр юм хязгааргүй хөгжих потенциал бол байгаа. Тэг бид нар зүгээр нэг юм жижигхэн нэг юм тавиад тэрэн дээрээ л тэрэнд ороод амьдарч иж болохгүй гэх юм уу? Ер нь ойлгож байгаа зү те? Яа! Ойлгосон бол болоо. Тийм л юм ойлгосон доо. Одоо бүжигчин болоход яг заавал төрөлхийн авьяас явах шаардлагатай юу? Эсвэл хүссэн хүн болохын хичээвэл бүжигчин болж чадах болоо. За жоо би тайдас нэг мас уу. Энэ дунд анх
үсэг сурахдаа шууд АБВ гэдэг гэж бичсэн юм байна уу? Энэ донд төрөнгүүтээ шууд алхсан юм байна уу? Есүс шиг бурхан нөгөө усан дээр алхсан юм байна уу? Байхгүй үстэй тий. Угаасаа бид нар ямар ч юм нэг сурдаг. Бид нар угаасаа цагаан цаас шиг төрдөг. Бүжигч гэсэн төрөнгүүд надад авьяас мэдхгүй хаана байсан. Би бүр нэг юм сандаг юм. Би хамгийн анх бүжгийн сургалтанд суусан байхгүй хоёр найзтайгаа. Тэгэж манай хоёр найз ямаа чадаад багш амар гэсэн заяа. Би ганцаархнаа хийгээдсэн гэдэг одоо. Тэгээ тэр гурван хүүхэд чинь одоо бодоход тэр хоёр миний одоо харж байгаагаар бол бүжгэлдэггүй хүмүүс шүү дээ. Тэгэхэд би бүр тийм нойлоос эхэлсэн байхгүй. Тэгээд бид нар амар потенциалтай хүн болгон бид нар өөрсдөө потенциалын төвшин мэдэхгүй байгаа байхгүй бүр юу хийж чадхаа. Чи зүгээр цаг зарцуулаад энэний төлөө явах юм бол чи юу ч хийж чадна. Чи яг одоо энд байгаа бүх хүн би та нар техникийг нь зааж өгөө та нар хэдэн жил тууштай бэлдээд явах юм бол та нар бүгд өөр зүйл илэрхийлж чадна гэж боддоо. Энд байгаа бүх хүн. Бүх хүн Майкл Джексон шиг яг өөрийн гэсэн хэм маягаар гарч чадах байхгүй. Бүгдээрээ бүр нэг болгон ч. Тэгээ бидний нөгөө нэг хараа нь болохоор Монголдо баян болох юмсан зайсанд байш авах юмсан гэдэг байгаа байхгүй. Үгүй байхгүй чи Америкийн LA-д очиж чи өрсөдөө дэлхийн шилдэг бүжигчин болж болох байхгүй. Ойлгож байна те? За нэг тиймэрхүү. Тэгэхээр надад бол ямар ч тийм авьяас бол байгаагүй. Угаасаа нэг хувийн авьяас 90% зүтгэл гэдэг нь шүү дээ. Тэр хүмүүс нэг юм Facebook дээр байдаг нэг юм гоё фон дээр байдаг үг гэж бодоод тах шиг байгаа. Үгүй шүү дээ. Тэр чинь жинхэнэ бохгүй бүр жинхнээс. Хэрэг би өнөөдөр бэлтгэл хийхгүй бол шүү дээ. Би өнөөдөр бэлтгэл хийхгүй бол тэгэл би чадахгүй шүү маргааш. Нөгөө дээр чадхаач жилийн дараа би бүр юу ч чадхаач гүзээ мүзээ суугаад бүр таргалж маргалаад чи байнгын шипэнд байх хэвээр чи байнгын бэлтгэлтэй байх хэвээр. Тэ? Тэгэхээр ямар ч салбарт адилхан л баг миний бодлоор. Сайн байна уу? Таны өнөөдөр минь үргээ. Тэгээд надад хоёр асуулт байна л да. За. Тэгээд эхний асуудал нь болохоор та яг бүжгэлж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ бүжгнээс? Тэгээд яг бүжиглэхийн сайхан нь юу вэ? Хоёр дахь асуулт нь болохоор таныг сүүлийн үед маш их олон орноор аялж байгаа гэж ойлгож байгаа л да миний хувьд. Тэгээд тэрний хоёроор маш их туршлага өргөмжлүүлж байгаа. Тэгээд тэр сурсан зүйлээ яг Монголдо одоо цаашид яг тэр үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа явуулахыг зорж байгаа вэ? Гэсэн хоёр. Баярлалаа. Асуулт асуух болгонд нэг юм хим маяг байна те. Сайн байна уу өнөөдөр мэндийг хөргий. Зүгээр. Эхний асуулт нь болохоор бүжиглэхэд юу мэдэрдэг вэ те? Хаан бүжиглэхээс амар шалтгаална. Гэртээ ганцаараа бүжиглэх юм бол надад ямар ч хариуцлага мэдрэгдэхгүй. Бандаажтайгаа байхад бол 0-д ялангуяа. Олон хүмүүсийн өмнө тайзан дээр гарах юм бол амьсгалаа зөв хуваарлалт, хөдөлгөөний гүйцэтгэл, дэглэлтэй мартахгүй байх, нүүрний тоглолт, үзэж байгаа хүмүүстэй eye contact хийх гэд бүх юм амар хариуцлагатай. Заалан зааж явах үед болохоор чи өөрийгөө илүү нээх үүднээс өөрөө сайжрах тэр чин газар юм чинь. Тэр өөрийгөө нээх үүднээс бас тийм хариуцлагууд байгаа. Чи гадаа бүжиглэх юм бол хувцас хавтруулахгүйгээс ихтэй. Юу хаана бүжиглэхээс шалтгаалаад амар өөр мэдрэмжүүд. Гэтэ миний хамгийн дуртай нь амар сайн хүмүүсийн дунд муугаа мэдэрч бүжиглэх дуртай. Яг тэр үед чи өөрийнхөө юунд тэднээс чамайг онцгой болгож ийн гэдгийг амар сайн анзаарч чаддаг учраас яг чи тэрэн дээр илүү ажиллаж чаддаг. Чамаас хэд дахин илүү сайн хүмүүс дунд бүжиглэхээр. Гаднаас сурч ирж байгаа зүйлүүдээр юу хийх зорж байна вэ гэхээр бид нар одоо 11 сарын 6-ны өдөр Монголын анх удаага гудамжны бүжгийн чуулганыг хийх гэж байгаа. Гэтэ зүгээр студ дотроо. Яг бид нар тийм олон мянгуулаа биш учраас зүгээр студ дотроо. Тэгээ бид нар байгаа асуудлуудаа ярилцсан. Бид нар цаашаа хөгжлийн боломжуудыг ярилцсан. Гадаад ямар байгааг ярилцсан. Монголд яагаад хөгжихгүй байгааг ярилцсан. Тэгэхээр эднийг би яг сүүлийн нэг жил амар их тунгааж бодож аялсан гэх юм уу. Тэгээд нэрээ бодсон чи амар их аялсан байлээ л дээ. Яг тэмцээн авьяаслын монголчууд дуусаад 1 сар гарснаас хойш Швейцар, Герман, Сингапур, Америк гэд бүр 4 улсаар аялсан. Тэгээд нэг улсад очихдоо ерөөсө бүжиглээг улс байхгүй. Доотлол нь 7-оос 14 он бүжиг. Сая бүр Америк сар бүжиглчээд ирсэн. Тэгээд тийм яг нөгөө түрүү чи хэлсэнтэй адилхан зүгээр Монгол танигдаад ингээд болоо биш. Миний зорьсон юм нь илүү одоо том болж аялах тусам илүү том болж байгаа гэх юм уу? Аялах тусам илүү өөрийгөө олж байгаа гэх юм уу? Тэгэхээр та хэд гэсэн би хэрэг боломж өгдөг бол аялаасаа гэж амар хүсэж байна. Яа тэгэхээр яг Монголд байдаг шиг л бүх юм ийм байдаггүй гэдгийг амар ойлгоно гэх юм уу тийм. Тууштай байхад яг ингээд танд яг нөлөөлж байгаа гол хүчин зүйл юу вэ гэж асуумаар байна. Бас тэгээд яг та энэ яг бүдгээрээ дамжуулаад нийгэмд ч юм уу яг бусдад яг хүрэх гээд байгаа тэр гол санаа гэх юм уу тэр яг утга. Нийгэмд хүрэх гээд байгаагаас нь тэгэхээр ч тийм. Нийгэмд хүрэх гээд байгаа санаа нь шүү дээ.
чи асар их потенциалтай хүн болгон сууж байгаа хүн болгон чи өөрөө юу мөрөөдөж чинь наад мөрөөдөл чинь зүгээр нэг тохиолдлоор байгаа биш. Наа чи угаасаа болох боломжтой учраас байгаа. А чи тэрэнд хүрэхийн тулд юу шаардлагатай бүгдийг хийх ёстой. Тэрний төлөө бүх юмаа золиослох ёстой. Тэр цаг чи чадна амлаа. Хэцүү биш. Мэдээ биш ээ. Хэцүү. Гэтэ ард нь гарсны дараа хэцүү биш амлаа. Нэг тийм амар бүр үхлээс бол наагур байна. Тэрийг бол мэдчихэв. Яагаад тууштай явдаг вэ гэхээр энийг ярих юм бол жоохон тийм амар сонин санагдаж магадгүй. Гэхдээ надад бурхан хамт байгаа болохоор. Би бурхан миний ард байгаа гэдэгт итгэдэг болохоор. Яг тэр надад байгаа мөрөөдлийг хин нэг аваачаа тавьчаагүй би зүгээр тохиолдол юм шиг бүдэрч унснаа гэдэг мөрөөдөл гэж олж орж ирээгүй. Урт хугацаанд энэ угаасаа миний амьдралын туршлагаар бүх миний амьдрсан 24 жилээр би болсон мөрөөдөл учраас энэ зүгээр нэг юм хий хоосон зүйл гэж би боддоггүй. Тэгээд би одоо мөрөөдөлд хүрэхийн тулд надад хэдэн жилийн хугацаа ямар юм золиослох хэрэгтэй бүх юм миний яг одоо төлөвлөгөөн дотор байгаа. Би Dora Age America яваад тэнд очиод 3-5 жил бүжиглэх хэрэгтэй. Тэгжээж би Ariana Grande, Rihanna, Chris Brown тэдний бүжигчин бол чадна. Надад боломж нь байгаа. Тэрийг хийхэд тулд би бүх юм хаяа явах хэрэгтэй. Гэтэ яг энэний дагуу чам золиосууд гарч ирнэ гэсэн үг. Юу золиослох вэ? Гэтэ хамгийн гол нь бие даасан чадвар бүх хариуцлага чиний нуруунд дээр байна. Чиний амьдрал аав ээж чинь ямар ч байдлаагүй. Найз залуу охин чинь ямар ч байдлаагүй. Энэ чинийх. Тэ? Чи тэрийг хийх бүх юм өөрөө л босгоо ш тэгэл. Тэгээд надад хоёр асуулт байна. Тэгээд эхний асуулт нь гудамжны бүжгийг олон таниулсны ач тус нь юу байв? Юун дээр илэрч харагдав танд? Гудамжны бүжгийг таниулсны одоо ингээд хүмүүс мэддэг болцсны ач тус нь юу вэ гэж юу? Та аль дөрвөн жингаал гудамжны бүжгийг олон таниулахыг хүссэн зорьсон. Аюулгүй монголчуудад тийм зорилгоор орсон гэж ярьлаа шүү дээ. Ач тус нь юун дээр харагдсан бэ? Ач тус нь илүү бусад бүжгэлж байгаа хүмүүстэй би үүд хаалгыг нээж өгсөн байж магадгүй. Боломжийг олгосон гэж үү? Үгүй тэдэрт угаасаа боломж нь байгаа л да. За. Зүр үүд хаалганаас харааг нь тэлж өгсөн гэх юм уу? Бүжгэлдэг хүн ч гэсэн бүжгээрээ танигдаж болох юм биш үү гэдгийг. Жишээ нь бүжгэлдэг олонний танил хүн байх амар тэнэг байхгүй юу? Гадаад биш одоо хаан чи ер нь бидний өмнөх үзлээ харж яснаар бол тийм үстэй. Дуучид ийм хүмүүс улс төрчид олонний танил байдаг бүжгэлдэг хүн Олонний танил байхгүй гэсэн бодолтой байдаг гэж үү? яа бүжигчин хүн ч нөгөө дуучны ард байдаг зүйл байхгүй ихвчлэн. Тэгэхээр тэр хойно байгаа хүн хэн бэ нөө нэг падли байхгүй ер нь бол. Тэр хүний ертөнц юу мэдэрч байгаа хүнд сонирн биш гэх юм уу? Тийм байсан гэх юм уу? Одоо гэхдээ илүү нэг хүн боломжийг ингээд нэг хүн ингээ эхнийх нь байцгаар дараагийнх нь ч гэсэн байх боломжтой гэдэг тэр сэтлийг өгдөг гэх юм уу? Ер нь ойлгож байна уу те? Тийг ойлгож байгаа гэсэн таадаг мэдэхгүй болохоор амар хэцүү байна. За, хоёр дахь асуулт мэдээж та олонний танил болсон хүн Монголын залуучуудын нүүр царай болсон хүн учраас залуучуудтай зориулж юу хийхийг хүсэж зорддог вэ? Тэдэнд яг ямар үлгэр дуурай үзүүлэхийг хүсдэг вэ? Одоогийн залуусыг ямар байгаасаа гэж боддог вэ? Би залуусыг юунаас хол байгаасаа гэж хүсэж байна гэж архинаас, тамхинаас, залхуурлаас, махан биеийн хүслээс шоудлтаас зориггүй байдлаас, хүний хараан дор орохоос, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн байхаас, мөрөөдөлгүй байхаас тэр бүх зүйлээс хол байгаасаа гэж амар хүсдэг. Яагаад гэхээр тэр бүх зүйлүүд чинь чамайг мөрөөдлөөс чинь буруу замд чинь зарж байгаа зүйлүүд чинь багхгүй. Чи өнөөдөр 6 цагаас бэлтгэлтэй байлаа гэж бодоход чи унтчих гээд наад махан бие үсч чинь чамайг дийлээд байгаа байхгүй. Чи өнөөдөр маргааш өглөө 6-аас бэлтгэлтэй байлаа найд чинь гарын өгшөө ууй гэхээр чи гарчаад байгаа байхгүй. Дахиад мөрөөдлөөс чинь чамайг холдуулаад байгаа байхгүй. Чи холдуулж байгааг нь мэдсээр ээж хийгээд байгаа байхгүй хамгийн амар. Чи хинт ч гомдохгүйгээр хиний ч үгэнд орохгүйгээр яг өөрийнхөө мөрөөдөл рүү явна гэж боддог. Одоо чамаа хүн ашиглаж байхад чи гомдохгүй байх гэж боддог тэр хүнд. Тэр хүн чамаа ингээ мүлжөөд ингээд бүр ингээд одоо жишээ нь бид нар заримдаа найз охиндоо найз залуудад гэж гомдолтой шүү дээ. Би чамаад ийм өгчөөд ахад чи надад буцаад юу ч өгөхгүй байна. Би чамаад ингээ цаг гаргаж чи ингэсэнгүй хүн гомдоод байгаа шүү дээ. Ийм гомдолж байхгүйгээр чиний зүгээр хардаг юм чи мөрөөдөл чинь байна гэж боддог. Тэгээд хүн чамааг ашиглаж байгаа юм бол чи уучлаад шууд явцдаг. Яг гэхээр бид нар үхэхдээ 60-70 жил амьдарчаад үхэхдээ ингээд бүх зовлон гуйныг шанал бүгдийг тэрчээд явахгүй би энтэйгээ л хүн ингээд байгаа байхгүй юу нь бол хүн болгоо. Эднэрийг чи тайлж явуулах ухааныг олоод энэ ч амьдралын утга учир мөн биз дээ тэднийг тайлж явуул чи маргааш руугаа харж амьдрах чинь өнгөрсөн рүү гоё ш.
эднэрийг чи урагшаа хараад явж явах чинь чиний зорилго чинь дуугаад чи тэр лугаа ингээд бүр ингээд эзлэгдсэн зорилгоороо бүр ингээд чамайг өглөө болгон татаж босгодог юм чи чиний зорилго чинь. Тийм байдалтай байгаас гэж амирх хүсдэг гэх юм уу? Тэгэд энэ зүгээр нэг юм хин нэгэн чамд 30 минутын цагийн лекц уншаад олцдог зүйл биш байхгүй юу? Чи өөрөө энийг ирж хайх хэвээр, чи энэ цагаа зарцуулах хэвээр, чи мөнгөө өгөх хэвээр, чи бүх юм энэний төлөө зориулж яж чи тэнд хүрнэх юм уу? Зорилго чинь ч гэсэн мөрөдөл чинь ч гэсэн бид нар одоо чинь ингээд Монголдо байгаад ингээд өрсөлдөөн баг штэ. Монголд бол ер нь ямар ч юм гудамжны бүжигч ямар салбарт өрсөлдөөн амар баг цөөхүүлэх нь учраас. Тэгээ бүгдээрээ ингээд юм амар адилхан ингээд тайван гоё юм амьдарч байгаа учраас. Тэнгууд чи гадаад очингууд чинь миний одоо Америкт очиод ганц ойлгосон юм хэрэг нэг байгаа байхгүй юу гэхээр LA-д очиход чи сайн байх чинь бол зүгээр хангалтгүй. Сайн биш ээ. Одоо юу гэдэг мундаг байх чинь энгийн үзүүлэлт юм уу? Чи LA-д шилтгэн л байхгүй бол чи амьдрах ямар ч боломж байхгүй. Монголд шилтгэн биш шүү дээ. LA-д шилтгэн байхгүй бол чамд амьдрах боломж байхгүй. LA-д юу вэ гэхээр өдөр болгонд ороо иж бүжигчэд ирж байгаа гадаадын орнуудаас өрсөлдөх гэж. Өдөр болгон. Би яг тэнд нэг сар сургалтын зуршаад яг тэгсэн. Өдөр болгон Японоос хүмүүс ирдэг. Өдөр болгон Кениагаас, өдөр болгон Солонгосоос, Хятадаас тэр хүмүүс сайжрах гэж ирдэг. Тэгээ би харангуй тэнд нэг ч монгол хүн байхгүй байхгүй. Нэг ч монгол хүн надаас өөр хийж байгаа байхгүй. Тэгээд ингээд юм сурж байгаа юм өдөртөө ингээд яриад хуваалцдаг хэрэг ингээд монгол хүн байхгүй. Тэгэхээр бидэрт одоохондоо тийм мөрөөдөлгөө төлөө ингээд юугаач зориулж чадхад бэлэн тийм сэтгэлгээ бол майндсет амар дутаад байгаа байхгүй. Тийм биз дээ, тий? Яагаад энэ дутаад байна гэхээр бид нэр үргэлж хин нэгний үгээр заасан замаар амьдарч ирсэн байгаа байхгүй. Хин нэгэн болох гэж. Сургуулаа төгс, энийга инг, одоо диплом аваадах, одоо нэг би үр уйлээ ач гучаа үзчихмээр байна гэдэг хүний үгээр дандаа. Чи өөрөө яг аз жаргалтай юу чинь ерөөсөө чухал биш. Хүн таалагдах гэж амьдсаар байгаа эцэстээ хүн таалагдаа өгчөж байгаа байхгүй. Намаг өнөөдөр яг ийм хуцтай явж байгаа гэдэг зарим хүмүүс алаа нэг халтаасан, нэг гудамжны стилтэй алаа хүн л байна гэдэг. Тэдэн юу ихээр би өөртөө би мэдрэмж дээрээ дөрүүлж амьдарч байгаа байхгүй юу? Надад намайг юу тухтай ойлгож, намайг юу зоригтой ойлгож, намайг юу өдөр болгон аз жаргалтай ойлгож би тэрийг л хийх юм уу? Хин нэгэнд баригдах биш. Тэгээд энэ нийгэм чи өөрөө нэг юм системтэй тэгээд тэр систем дотроо чи ялчгүй яг системээ дагаад амьдрах юм бол ерөөсөө чи цоошин давлгааг үүсгэж чаддаггүй гэх юм уу? Та нар харалтаа Стив Джобс вэ, Walt Disney вэ, Kanye West вэ, хэнийг ч вэ харалтаа. Яг өөрийнхоороо байсан хүмүүс л өөрийн гэсэн юм гаргаж ирдэг үстэй тий. Тэр систем дагсан хүн хийж ядаггүй шүү дээ. Тэгэхээр би энэ систем даах, бити даг гэж хэлэхээр бүх хүнийг би ажилчин ард бити бай гэж хэлэх гээд байгаа юм шиг хэлж байгаа та нарт буруу сонсогдож магадгүй ч гэсэн юу гэхээр би та нарт хүн болгоомж асар потенциалтай гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Хүн болгоомж чинь ямар нэг юм ихлэл байж болно гэдгийг. Хэрвээ чамд нэг юм өнөөдөр асуудалтай санагдж байгаа бол чи энийг дуурах эхлэн байж болох байхгүй юу? Хүн болгонд асуудал байгаа үстэй. Өнөөдөр би усанд орсон чинь манай 0 бүглэрсэн заяа өмхийн үнэртэй. Тэгснээ би усанд орсон чинь халуус байхгүй. Тэгээд зэвтэй ус гоожод байвал яах вэ? Амьдралын ихний хангамжинд бүрдээгүй шүү дээ энд бүр. Тэг миний бодсон юм нь юу гэхээр ёо би сөөг рүү орохгүй бол бүр болохгүй нэ. Тийм биз дээ тий? Хин нэгэн тэрийг очиж хэлэх ёстой биз дээ болохгүй байгаа юм өөрөөсөө ч. Та нар Солонгосыг харсан уу? Хэдэн зуун мянган оюутнууд жагсаж байгааг нэгэн оюутан авилгалаар орсны төлөө сургуульд. Тэгээд тэр залуучууд мэдээд байгаа байхгүй ямар нэг юм нэхлэл өөрөө байж чадна гэдгийг. Тэгээд миний хийж байгаа бол нэг амар агуу зүйл биш шүү дээ. Юу ихээр би зүгээр дуртай юм аа игээл зүгээр бүжиглээд хамгийн гол юм нь юу гэхээр би сошиал медиа дээр өөрийгөө амар сайн тайлбарлаж чаддаг. Юу хийж байгаагаа, юу зорж байгааг хийсэн юмнуудаа. Ганц юм нь юу гэхээр Америкт ч одоо дэлхийд ч хаанч тийм болж байгаа. Сошиал медиа дээр чи хийж байгаа, бүтээж байгаа юмнуудаа тайлгын чадахгүй бол чи хинч биш нийгэмд. Би чамтай танилцлаа, би чамаа гуглдлээ, чи гарч ирэхгүй бол чи хийн. Ийм болчиход байгаа байхгүй. Би Facebook руу орж чамаа хайлаа, чиний хийсэн бүтээсэн юм байхгүй бол чи яг хийн. Би чамтай уулзаад танилцлаа, чи надад минут дээр тайлбарлах юм бүх хийсэн бүтээснэ. Надад тийм цаг байхгүй ч чиний хийсэн юм чинь сонсоод өгч байгаа. Хүмүүс өөрсдөө сошиал медиаг ашиглаад хайдаг болсон. Юу гэхээр та нар 116 дэнсэд манай студид руу орох юм бол review гэдэг оноонууд өгсөн байгаа ш 5 одтой. Та нар хараад Монголын бусад студиудын оноонуудыг хараад манайхыг харьцуулаад аль студиуд очих өөрсдөө сонголт хийж болно ш. Тэрнээс биш нэг найз чинь эдний студлаг гэж нэг өнгөд нь чи нэг юм сүлжээ бизнес руу орж байгаа юм шиг дагаагүйг очдөг юм байха болцсон ш. Хүн бол өөрийн гэсэн үзэл бодолтой тогтсон бодолтой. Хүн өөрөө юмд анализ хийж дүн шинжилгээ өгч чаддаг. Тэрнээс өөрийнхөө юугаа хийж амьдрахаа шийддэг. Санжено бидний аав ээж үед бидний бүгдээрийнх нь үс нь адилхан байх хэрэгтэй, джинс өмсч болохгүй гэдэг байсан шүү дээ, тий.
Биднийг одоо бүгдээр ингэ бараг тийм байдлаар хүмүүжүүлэх гэдэг байхгүй заримдаа. Бүгдээр хуульч бол, эдийн засагч бол, эмч бол, багш бол гэдэг нэг юм юмтай. Эсвэл уул уурхаач бол инженер болох гэдэг бүгд ингэж болоо өөр мэргэжил байхгүй юм шиг. Яг гоо тэр мэргэжлэр сурж байгаа хүмүүсийг би буруух гэдэг байгаа юм шиг л дээ. Хэрвээ чи үнэхээр дуртай байж болно. Чи хичээх юм бол амжилт үзүүлж чадна наад салбартаа. Гэхдээ бидэрт сонголт хийх эрх байх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэгэхээр сонголт хийхэд чинь чи анализ хийх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр юмд анализ хийж чи сонгодог байх хэрэгтэй шүү дээ. Чи анализ хийж чадахгүй бол чи сонголт хийхгүй шүү. Чи сонголт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Юу сонгож байгааг мэдэхгүй юм чи. гэдэг сайн үйл сайн гэдэг залуу гэдгээр нь мэднэ л дээ. Таны ээжээс одоо хамгийн өргөн цар үрээтэй ямар сайн үйл сайн юм байсан бэ? Тэгээ сайн үйл сайн их нь яагаад чухал гэж боддог вэ та? Би энэ дэр нэг түүх ярьж хөө. Амар түүх ярих дуртай тэгээ өвөө юм ааш. Нэг залуу ингээд амар баян тэгээд баян хүн чи бүхэл юм хийж үзхийг хүссэн шүү дээ. Тэгээд дэлхийн хамгийн гайхамшигтай гэсэн бүх газруудаар аялал бүх хамгийн шилдэг хүүхнүүдийг одоо хүүхнүүдэд цуг яваал хамгийн шилдэг машин, mansion, house юу энэ бүгдийг худалдаж аваад хамгийн тансаг амьдралаар амьдрал сүүлдээ хийх юм олдгоо яваад ирж байгаа байхгүй энэ дэлхий дээр бүх юм хязгаартай болсон. Шинэ гарсан юмнуудыг худалдаж аваад бүгдийг ингээл утгаа алдаал. Тэгээ сүүлдээ бүх хар тамхиг оролдож үзээл юу флакамлакагаас ихэл бүгдийг нэргэж үзээл сүүлдээ утгаа алдаал амьдрал. Тэгээ нэг пастортай уулзсан байдаг байхгүй. Тэгээ пастортай уулзаад би одоо энэ хороо дээр хийх юм одоо дуусчлаа. Бүгдийг нэгээд үзчихлээ мөнгөтэй. Надад одоо хийх юм байхгүй гэсэн чинь пастор юм гэж ասсан. Чи бусдын төлөө амьдарч үзсэн үү? Бусдын төлөө амьдарч үз хизээж дуусахгүйсэн. Хизээж дуусах юм лээ. Тэгэхээр чи хичнээн нэр үнэтэй болно, чи хичнээн мөнгөтэй болно, чи хичнээн нэг зорилго тавьчаад тэрний хотлоо хичээж болно. Хувиа бодоод амьдраад байж болно юм лээ. Хувиа бодоод би болж ивэл хин ч яах вэ гэж хажуудлаад харсгүй найзыгаа жигээл найзтайгаа байдаг харилцаагаа мөнгөний төлөө золиослол ингээл чи бүх юм хийж болно. Гэхдээ энэ амьдралд нэг утга учир байгаа хаа тэрнээс гадна. Амьдрал тэгэл дуусчдаг байх миний бодлоор. Өөрийнхөө төлөө гэсээр бод гэж дуусаад тэгэл хамаг нөгөө зовлон шаналал мөнгөтэй ч гэсэн бөө стресстэй тэрийг бариад одоо би өглөө ингээ болоо одоо үхий. Гэдэг би амьдралыг тийм амар муухай юм байдаг гэж бодохгүй. Чи тэгээ бусдын мэдхгүй би одоо тэгээ 100 тэрбум төгрөгтэй байгаа яах вэ? Тэгээ би хэрэгтэй хүнд нөгчээсэн дээрээс. Би нэг амар бүжиглээд яг өөрийнхөө зорилгын төлөө надад мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ надад цаг зав байхад би тусалж ийсэн дээрс босоод хүмүүстэй. Гадаа нэг хүүхэд ингээд мөнгө гуйгаад жоохон дүүгээ тэрсэн байж юм бол надад мөнгө байгаад яах юм би өнөөдөр хоолтой байвал өгчээсэн дээрс. Чамд ингээд бүжиглж чаддаг авьяас байгаад тийм байгуул чи тэгээд тэр асрамжийн газрын хүүхдүүд очиж зааж ийсэн дээрс. Гоё тэр хүүхдүүд гэсэн нэг өдөр ирсэн хаппи байлгаад. Эсвэл бид нар нэг Conan Dance гэдэг нэг бүжиг Европ талдартай болж байгаа бүжиг нэг удаа зүгээр нэг хичээл цагаа хийсэн байхгүй юу? Тэр чинь монголоор амар од болоод бүх хүмүүс ийж үзээд тэгээд бид нар тэр бүжгийг бараг 3 сар заасан баха. Бүр ёо сүүлдээ өөдтлээ заасан бүр. Нийгмийн даатгал яаж төлөх юм бэ гэвэл солиочлоо заагаад. Тэгээд бүх худалдаа хөгжлийн байгууллагын бүх салбаруудад заагаад бүр бүх хүмүүст нь заагаад тэгээ салбар болгоноос хандив цуглуулад тэгээ бид нар өөрсдөө хамгийн гол нь зааж явахдаа нэг ч төгрөг аваагүй биднээс бол таксины мөнгө, хоолундын мөнгө, бэлтгэлийн мөнгө баахан мөнгө гарч ирсэн. Заримдаа манай сургалтын дүүнер хүртэл ирээд тэгж зах төг авахын бүр утгаа хадлаа. Би одоо таны нэр хүндийн төлөө ингэж явж явах юм. Та одоо танд л эцсийн танд л нэр хүндэж очиж штэ. Бид нар одоо энд үхлээ штэ бараг энэ бүжиг заасаар усуудаа солиорлоо штэ. Тийм байсан ч гэсэн би хүүхдүүдэд өөрөө ч гэсэн бас заагаа явж яг юуг ойлгуулахыг хүсэжсэн гэхээр бусдын төлөө амьдрах нь чаашаа бусдын төлөө юм хийх хэцүү байдаг. Гэхдээ тэр сэтгэлгээ суулгах гэж оролж байсан юм уу? Яа жоох хэлэх гэж ойлгож байна үү те? Чи бусдын төлөө юм хийгээд кайф авах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс нэг юм гэсэн сэтгэлээр шохгүй заа ойлголоо ш нэг юм. Тэгээд тэрэн дээр тэр төвшин дээр чи одоо бүр сүнслэг төвшнээр очно гэдэг чинь бас хэр оргийн хүний хийдэггүй юм их юм уу? Тэгээд тэгж төлөвшөх ёстой гэх юм уу хүн болгон миний бодлоор? Яг тэгэхээр тэгж төлөвшөөгүй хүн эцэстээ буцаад өөрийнхөө авсны нөхөг ухаад байдаг гэх юм уу? Миний харснаар. Яг тэгэхээр араа чи одоо чинь Америкт од боллоо штэ. Үгүй хаан ч гэсэн од боллоо штэ. Чамруу 300 шууд автоматар сорон шиг татагдсан заяа. Чи од боллоо чамруу хүүхнүүд нь алдна, чамруу хар тамхи арх бүх юмнууд нь алдна, араас нь мөнгө нь алдна. Тийм биз дээ тий? Энэ гурав шууд ингээ автоматар соронцлогддог шууд. Чи олон танил боллоо фүнк октод юу хийж ийн гэж бичнэ гэсэн. Чи олон танил бол чамд ажиллаад фүнк мөнгө ороод ирнэ. Чам тэгээд нэг найз чирээ өгш өнөөрэ гарах уу фүнк гэж ордог. Яг тэр чамтай найзлахыг хүсэж байгаа учраас.
Иймэрхүү бохирим нийгмийн бохирим нууч амар их наалдаг гэх юм уу. Тэгэд энийг нааж авч байгаа олон танил хүмүүс заримдаа тестдэггүй гэх юм уу. Тэр нь дархлаа байхгүй бол ёв уучлаарай. Би мөрөөдөлтэй би завгүй байна. Чи өөрөө ганцаараа уусан дэр. Тэгэхээр тийм. Юу нь ойлгосон шүү дээ. Окей. Нэг. За сайн байцгаана. Энэ туран цуг та ороо мэндийг хүргэе. Намайг болохоор дашчараа гэдэг залууч хөдөлмөр залууч клубын гишүүн. Тэгээ танаас нэг хоёр асуулт асуух гэсэн. Та ингээд сайн төлөвлөгөөний тухай ярьлаа шүү дээ. Зүгээр та өөрөө нь төлөвлөгөө яагаад ингээд ажиллаж ярьлаа шүү дээ. Цагаа зөв зохицуулах заавал төлөвлөгөө байх хэрэгтэй. Тэгээ та ер нь төлөвлөгөөг нь яаж гаргадаг вэ? Тэрнээс жоохон мэдээлэл өгөөч вэ? Хоёр дахь асуулт болохоор та гадаад одоо ингээд орнуудаар аялсан юм. Тэгэхэд ер нь Монгол гэдэг хүнийг ер нь яаж хүлээж авч байна? Монголчуудыг нь ямар үнээр авчтай байдаг вэ? Тэрийг асуух гэсэн. За баярлалаа. Та эдийн найзууд донд ийм хүн байсан уу? Аав ээж нь гинт амир том өндөр ажил томилогдоод ч юм эсвэл тэдний нам нь ялаад ч юм ингээ мөнгөтэй болсон чинь гинт тэр охины өмсдөг хувц мувцсан лаг болоод тийм байдаг те. Гэтэ тэр охин дотроо өөрчлөгддөг те. Өөрөө л үждэг те. Хууч нараад байж нөгөө л нөхөгийн те. Тэгэнгუთ яг нэг ажлын төлөвлөгөөн дээр бол би яг адилхан гэж бодож байна. Чи өөрөө хичнээн төлөвлөгөө гаргахад хичээж болно. Хичнээн өөрийгөө хүчилж заа би өглөө босох хэрэгтэй гэж бод. Гэтэ энэ ухамсар чинь цаан чинь суугааг бол чи чадахгүй тийсэхгүй. Чи эхлээд юуны төлөө зорж байгаагаа, яагаад зорж байгаагаа, яагаад энийг хийх гэсэн бүр амар сайн ухамсарлцсан байх хэрэгтэй гэх юм уу? Бүр ингээд цаанаас чинь дуудах хэрэгтэй байхгүй юу? Бүр ингээд уус төрлөө орох гэж байгаа юм уус төр бүр ингээд бүр ер нь ойлгож байна уу те? Тэгэх ёстой гэх юм уу? Тэгсэн цаг чи ингээд мах би сэтгэлдээ мэдэрсэн цагтаа тэр луг орох юм бол тэр чинь яг чиний дуудлага гэх юм уу? Тэгэхгүй ингээд хөө ёо манай найзуудтай намруу наалцсан биш бүр амар баяжтай мань ороод тийм ийм байр харсан тэгэл чи ингээд нэг өнгөрөөл байгаа байхгүй морин тойруулга дотор гүүгээл байгаа юм шиг тэр морид ингээд тойрсороо цуцаад өглөө шүү хөрх юм бүр ийм зориг байхгүй ингээд гүүгээл гэдэг те нэг найзынх нь ажил орж ирэнгүүт дагаж гүүгээл нэг сүлжээ бизнес руу орж гүүгээл ингээд юм руу орж гүүгээл мөнгөний төлөв гүйсээр байгаа мөнгөний морин тойруулга дотор орж гүүгээл хизээш дуусахгүй тэгээд эцэст нь өөрөө чи бүр ингээд ямар ч тэгэд өөр нэг зоригтой тэр гадаа ирчлөөдөд авчиж байгаа нэг харангууд гэж байгаа ч юм уу те тэгэхээр тий чи өөр амар сайн ухамсарлах хэрэгтэй. Ухамсарлахын тулд чи бас зүгээр юм хөнгөн хуумгаа яваад хахаар хэр оргийн хүн юм ухамсарлахгүй байх. Нийгмийн урсгалд яваад найзуудтайгаа шоудаад писидэл тэгэл ингээл явах юм бол чи нэг юм ухамсарлана гэж бодохгүй. Тэр тойрог дотроос бол. Суугаа заримдаа өөртөөгөө ярилцаад үгүй бол юу гэдэг одоо тий залбирч мэлбэрдэг юм байл залбираад ярилцаад яг өөрийгөө олмоор байна гэж хичээгээд ингээд чи өөр үйлдэл хийх хэрэгтэй шүү хүсэж байгаа зүйлийнхаа төлөө. Чи нэг эмэгтэй дээр зогсчоод өөрөө шүхрээ ирсэн те. Би ч юм хайртай шүү нөгөөд нь борон шалбаг норцсон. Би ч юм хайртай гэдэг шүү дээ. Тийм байж болохгүй шүү дээ. Үйлдэл хийх хэрэгтэй шүү. Би ч юм хайртай гэдгийг харуулж байна. Тэгээ тэрнтэй адилхан. Би амжилт нөрхөө хүсэж байна, амжилт нөрхөө хүсэж байна гэж зогсоод юу ч хийгээгүй тэгээд. Яг та нар хувьцаа гэж нэрлэж болох юм, бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ би бол бурханаар хардаг. Юу ихээр чи машина асаагаагүй ээж хаашаа явахаа мэдэхгүй ээж суучаа бурхан минь хаа явах газрыг минь GPS дээр гаргаж өгөөж бурхан минь энэ машиныг хаа зэний хишгээч гэдэг хизээч үгүй байхгүй юу? Чи өөрөө жолоод тэмүүлээ явж явах чи бурхан тэрэн дээр өрүүлэн дээр чин гараа тавиад чиглүүлэх шиг амарх юм байхгүй байхгүй. Чог зөв замруу. Тэгэхээр чи өөрөө хийх чинь хамгийн чухал гэх юм уу? Хоёр дахь асуулт нь юу даа? Хоёр дахь асуулт нь монголчууд яаж хүрдэг вэ те? Би нэг амар ярих гэж бодоод байгаа юм даа гэж. Юу гэхээр Солонгост очиод монгол хүн гин штэ. Ер нь хэцүү дээ. Японч монгол хүнтэй зарах юм бол японочууд бол хоорондоо баг Японд амьдардаг монголчууд бол жоохон ер нь баг нийгмээс зүхтайхаа илхтэй байдаг. Жоохон миний анзаарснаар би Японд жил амьдарч байсан юм чинь. Газар очиод монгол ихэр хэцүү дээ. Швейцарт бол монгол эрэгтэйчүүд бол хулгай хийдгээр амар алдартай. Контейнераар нь дугуй хулгайлж явуулж муулдаг монгол руу. Сингапур очих юм бол монгол эмэгтэйчүүд бие үлдгээр алдартай. Швейцарт байдаг монгол ихэнх эмэгтэйчүүд гадаад нөхөртэй. Чимээг болж байгаа мэдрэгдэж чад. Юу гэхээр миний нэг айгуу сайн мэддэг амар мэдлэгтэй нэг ах байдаг байхгүй юу? Тэр ахгүй Бразил татсан гинэ.
Тэгээд очингуудаа та нар Монгол гэж мэдэх үү? Чингис хаан гэсэн чи хин ч мэдэхгүй байсан. Бид нар өөрсдөө дэлхийн Монголыг мэддэг гэж бодоод байдаг байхгүй. Бразил Монгол хоёрын хооронд холбогдчихсан түүх байхгүй. Бид нар мэдэх ямар хэрэгтэй. Бид нар тэр Гватемала юу лээ? Мадагаскар эдрийн түүхийг бид нар мэдэх ямар хэрэгтэй тийм үстэй. Яг тэрнтэй адилхан Монголыг хин ч мэддэггүй шүү дээ ерөн гадаад нэг. Ингээд танилцаад ингээд ярьсан дараа авэж байгаа төгөж юу гэж боддог. Монголч яг хаана гэдэг үлээ гэж асуудаг юм бол надад амар болно хэдэн зуугаараа. Яг хаана гэдэг үлээ. Тэр бид нар өөрсдөө нэрийг гаргаж тавихгүй бол бид нар энд нэг бахархаад өөрсдөө юм хийж бүтээсэн юм шиг байгаад тахаар жоохон юм байдаг юм уу? Нэг өнгөрсөн нь уучлах чаддгүй хүн байдаг шүү дээ. Өнгөрсөн үед чинь чамайг өвтгөж зовоосон хүнийг ингээд бодоод шаардахаад тэгээд улам өөрийнх нь характер нь эвдрээл ингээд тэрэндээ баригдаал зовоод яваад идэг улам ингээд нэг юм. Тэгэд юусэн өнөөдрөөр амьдарч маргаашаа харж чаддаггүй. Маргааш хийж байгаа бүх үйлдэл чинь өнгөрсөнд чинь болсон үйл явдал дээр чинь сэтвлэж хийгдсэн үйлдэл байдаг. Нэг хүн чамаа гомдоцсон байлаа гэх тэр хүнд гоё харагдсан талаад нэг өөр юм хийдэг ч юм уу. Буцааж өшөөг авахын тулд ийм амьдрал чинь чамайг өнгөрсөнтэй ч эргээгээл холбоод байгаа биз. Тэгхгүйгээр яг өнөөдрөөс чи маргааш руу ороод цоо шинээр амьдрэх гэдэг чинь нэг өөр байгаа биз. Миний бодлоор Монгол залуучууд маань жоохон тэгхэн нарийн зүв гэж би жоохон боддог гэх юм уу. Өнөөдөр бид нэр юм хийж бүтээх хэрэгтэй дэлхийн түвшинд, дэлхийн хэмжээнд алдартай бүжигчин болно уу? Дэлхийн хэмжээнд алдартай software application хийнэ үү? Тгийгүй ээж бид нэр өнгөрснөө яриад ингээл гээд ахаар вирусоо. Тэг өнөөдөр хаана байгаа гэхэрч улсууд мэдэхгүй шүү дээ нэрийг. Тэгэхээр амьдрал тохиолдсон хамгийн гоё дурсамжоо бид одоо хамгийн түрүүнд толгойд орж иж байгаа тэр л би хүүтэйгээ нэг хэдэн сарын өмнө хамгийн гоё тэж магадгүй миний бодлоор ёо алчи наа бүр хамгийн гоё санагц тэр би хүүтэйгээ нэг дэлгүүр орсон байхгүй юу. Тэгээд нөгөө нэг яг манай хүүгийн үздэг тоглоомнууд байхгүйсэн. Тэгээс ингээд баахан юмнууд бариад цаач нэг бариад тавиал, нэг юм очиж бариад тавиал, нэг юм бариад тавиал 4 настай шүү дээ. Тэгээд гэсэн чинь би ингээд наатаа бойлоо, наа чи чиний үздэг юм шиг за бойлдоо ертөнцөө чи тэрийг авч тэр гоё юм шиг өдрөл ингээд үжсэн чинь наад руу амар иргэж харснаа. Тэгээ би юу авах юм ингээд гэсэн байхгүй юу. 4 настай шүү дээ. Тэгээ би юу авах юм ингээд тэгэхээр би мэдгүй ингээд миний бүтээл айгуу гоё юм хүн болж байгаа. Тэгээ хараад ингээд өөр ингэсэн ингээд юм ухамсартай болцсон. Тэгээ туу лээтэй. Тэр амар гоё мэдрэмж байсан гэх юм уу. Тэгээ миний өдөөс юм ярьж чаддаг. Надад ярьж ингэ бодохгүй бүр ингэ ярьдаг. Аав маа ярьж. Миний юу. Тэг. Хамгийн хөвгөлтэй мэдгүй өстой мэдгүй зөндөө байгаа хөө. Би яг санахгүй байна. Эцэг хүний хувьд би жоо хуваач саав байж магадгүй байсан. Миний зорилго гэл амар том гүгээд байдаг. Гадаад мадад явуулна сар мар уулзахгүй. Гэтэ яаж вэ би одоо манай хүү 6-аас тарж байгаа би очиж авах хэрэгтэй. Гэтэ манай бүжгийн сургалтын шавнар очиод авчихна гэсэн. Тийм би зүгээр сайн үлгэр дүүрэл байхыг хэлчихэдэг гэх юм уу. Сайн нөлөөтэй. Тэрнээс би аав гэхээр ингээд уаач ажаа гэдэг өдөржингөө цуг байгаад байдаг нэг аав гэж боддоггүй шүү дээ. Аав гэ мэдээж аав нь аав л та. Аав гэж боддоггүй чаашаа. Яг аав хүнийхээ хийх ёстой юмыг хийх жоохон өөрөөр хийгээд байх юм уу? Чи мэдээж хайртай л та. Мэдгүй миний харснаар нэг аав гэдэг хүн нэг юм жоохон нэг юм буур сууртай. Тэгээ нэг үг хэлэхээр амар энгийн хэлсэн чинь нөгөөдг нь амар хүн дээр бууж ирдэг бид нар дээр. Нэг тийм жодагтай юу гэдэг вэ? Нэг тийм юм хүчрхэг нэг юм сүнслэг аав байх амар гоё дээ шүү дээ. Гэтэ амар сайн найзрахыг мөртлөө ингээд юм хэлэхэд ингээд шууд зүрх рүү орж ирдэг. Аавын сүг. Тим аав л байхыг амар хүсдэг шүү. Тэрнээс үүш тэгэл 1000 үглээд байхад тэгэл нэг юм бийжлээдэг. Тим аав байхыг жоо хүсдэг юм уу? Тийм. Сайн байна та. Бүгдэнд нэр өмнөд хүргээ. Ёо, бурхан орж ирж байгаа юм шиг л. Бурхан яриад. За. Надад нэг санал байна л да. Та одоо яг наад тавьсан дээр бүжиглээ үзүүлэх шиг гэдэг санал байна. Ёо, би ийм юм уу даймгүй. Хей.
та нар ингээд дуу ч юм уу ил бидэртэй амар адилхан бодоод байгаа байхгүй юу? Юу гэхээр шууд дуулчих болно. Шууд ил бүзүүлж яг дуулахад бас хоолой мол халах хэрэгтэй гэдэг л байна. Бид нар чи эхлээд би ядаж дотор өмдөө тайлъя. Гадаа үүдэн байна. Бие халаая. Ямар бүжиглэхээ бэлтий, дэглэлтүүдээ саная. Тэгээ тайзыг янзлыг гэрэлтүүлэг мэрэлтүүл гоё дууралт мууралт огчин том байна уу? Тэгээд үзвэл кайфтай шүү, тэ? Тэгвэл тэгэл учиргүй. Тэгээ би жоохон муухай жишээ авч яж магадгүй дээ. Гэхдээ чи зүгээр ихтэй хүнтэй унтах чинь гэж сүлдөө алио гэдэг муухай өстэй. Чин ингээд нэг хайр дурлал мурлал юм байх хэрэгтэй өстэй, тэ? Нэг юм тэггүй нэг юм шууд одоо бүлгөөд юм шоо юу ч болоод тэгээд хүмүүс надад шоосоо бид нэрэнд баярлалаа юм итгэхгүй тийм. За баярлалаа. Дараагийн асуулт гэвэл гадаад орнуудаараа ялсан гэж байгаа. Тэгээд би өөрөө сургуулиас гараад өөр сургуульд орохдоо дандаа хүмүүсийн тэр харилцаа, хандлага, ёс суртахуунтай байдал, ухамсар нь ямар байна гэдгийг амар ажиглах дуртай байдаг байхгүй. Тэгээд таны хувьд ер нь Монголын залуучуудын ухамсар ер нь ямар байна? Ёс суртахуун дээр ер нь ямар хандлагатай байна вэ? Энэ талаар ажиглаад ч юм уу таны бодол ер нь юу байдаг вэ гэж асуумаар байна. Facebook дээр ингээд нэг зөв юм яриад зөв л явах л та тэгэл. Юм яриад яг ингээд хөргөнгүүд нэг 97-8% ингээд чимээг лайк дараад ингээд болцдог. 95-93% ч юм мэдгүй тийм. Үлдсэн нэг хэдхэн 5-6% шеэрлж байгаа. Энэ юм ярьж байна, энэ юм хийж байна. Тэгээд үлдсэнийг 2-3% нь болохоор энэ ч юм уу үхэж ч юм уу зайл албатай мó ч юм уу монголоо муулаад холдох юм болдох ингээд нэг иймэрхүү. Тэгвэл миний бодлоор нөгөө 93% байгаа шүү дээ дэмжиж байгаа зүгээд байгаа хамт байгаа надтай. Энэ хүмүүс үйлдэл хийх хэрэгтэй юм шиг байна. Лайк бол ямар ч үн цэнэгүй болцсон шүү дээ одоо. Лайкийг юу ч илэрхийлээд байгаа юм. Би лайк өгснөө санаж байгаа ч юм уу ч юм. Би өдөрт ер нь хэдэн лайк өгж байгаа Facebook дээр. Тэгээ тэрний нэг нь гэж бодохоор би амар үн цэнэгүй ч юм уу гэдэгтэй. Нэг юм шеэрлээд, сэтгэлдээ бичээд, комент бичээд, хуваалт нэг юм ядаж зүгээр Facebook дээр ярих юм. Жишээ нь ингэдэг байхгүй бид нар ингээд за би ингээд одоо лекц хийлээ ч юм уу эсвэл ингээд залуучуудын юм үнгүй сургалт хийлээ гэхээр ингээд 3000 лайк авлаа гэж бодъё л доо. Ирдэг нь нэг 10 20 л байдаг гэх юм уу? Тэ? Тэгэхээр бид нар ингээд нэгдээд байгаа мөртлөө юм хийх бидэрт акшн дутаалах шиг үйлдэл. Бүгдээрээ л Монголоо хөгжөөсөө гэж яриад байгаа. Энэ болохгүй байна гэж яриад байгаа. Хин ч юу ч хийхгүй байгаа л. Тэ? Тэгээд яагаад хийхгүй вэ гэхээр бидэрт урддах асуудлаа шийдэж чадахгүй байх шиг л байгаа юм л та. Урдахынхаа өнөө маргаашийн талхны асуудал ч юм уу, найз нөхөрлийн асуудлаа шийдэж чадаагүй бол тэр том юм дуулан тэр зөвшүүлгээд байдаг. Тэгээд энийг хайчаа тийшээ очиж болдгоо нэг ийм байдал байгаад байгаа шиг юм, тэ? Мөн үү? Тэ. Тэгэхээр тэгээд тэрний тухай ойлгож байгаа юм угаасаа би юу гэж байгаа. Тэ? Энийг зохицуулчаад тийшээ яваа тэгээд тэ. Нөгөө нэг хулан яруу найрагч хулан мөн үү? Тэр их нэг хилцэн байсан шүү дээ. Гэр бүл зохиож үзээгүй юугаач мэдэхгүй хүмүүс ингээ уус төрд ороод нам гээд сайд майд гээд нэг том юм яриад ах ингээ тэ. Би одоо гудамжны бүжгийнхаа салбарын хөгжлийг лаг болгоё гэж яриад яхаа өөрөө лаг биш гэж. Тийм биз дээ тэ. Би өөрөө гадаад явж хөгжчөөд ирээд тэгээ тэрийг хуваалцах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй манай энд ийм асуудал байна. Би өөрөө энэ чинээс гарч үзээгүй. Би юугаа мэдэх юу ч мэдэхгүй шүү дээ. Гудамжны бүжиг Америкаас гаралтай юм чинь. Би Америкт очиж сурахгүй бол би өөрийгөө хичнээн ер нь дөгчийн дөө гэж бодож хийгээд хийж би лаг болохгүй шүү. Тэгэхээр үйлдэл амар чухал юм шиг. Мингнээсээ юу? Одоо энэ асуултууд ер нь ингээ сүүлдээ бүр дуусаад нэг юм хөгжилтэй явдал чи юу вэ? Минг чи юу вэ гэж боллоо тавар. Мингнээс ичээс удаа байхгүй. Гэтэ би сая хамгийн гоё юм нь юу гэхээр Вашингтон DC-д очсон чи яг өөртөө адилхан мингтэй гэжтэй танилцсан. Амар гоё юмсан одоо бүр. Би яг нэг юм soulmate гэдэг нь шүү дээ. Нэг юм сүнсний юу гэдэг юм мэдэхгүй нэг ийм хүнтэйгээ уулзч байгаа санагдсан. Амар гоё юмсан. Өөр шиг мингтэй харж байгааг болохоор. Тэр хойно нэг өхөн асуухгүй босоод ирсэн байна. Бүгдний орой мэндийг хүргэе. Та тэгээ нууц шал бид нарт их нартайгаа яаж танилцсан түүхээс ярьж өгөөч. Би яг үндэ гэрлээгүй шүү. Би надад бүгж байхгүй, би хурим хийгээгүй. Яг нөгөө нэвтрүүлгээр орж явахдаа ихнэр гэд ярьсан. Үгүй яг ихнэр гэл бодсон байсан юм гэдэг. Бодсон. Тэгээ тийм байсан болохоор гэрлээгүй. Тэгээд яг тийм
одоо нэг амар яриад байх зүйл биш баха. Нэг залуу үеэс нэг мэдхгүй би аль болох бүгдээр жоо хэрэгтэй юм ярьсан дээрэж магадгүй. Яг тэгэхээр энэ яг л нэг хогийн сав шиг мэдээлэл واخгүй. Яг чиний амьдралд ямарч тийм тустай биш. Тийм. Танаас нэг асууцгаа тэгээд амьдралдаа гаргасан хамгийн том золиос чи юу байсан бэ? Хамгийн том золиосоо мэдхгүй би ингэж эргэж харж тэрэндээ гомдож гутарч нэг амьдрдаггүй болохоор яг энийг ингэж золиосон ч хэцүү байсан шүү гэж нэг боддог юм баг байхгүй хаа. Өнгөрсөндөө амьдрдаггүй болохоор гэх юм уу. Би энэ хүнийг ингэж гомдооцсон шүү, энэ хүн намайг ингэж гомдоосон шүү гэж яваад хахаар ингээл ойлгож байгаа үстэй тий. Чи нэг дээш ингээд уул руу авирч яаж ардаа бөө ачаатаа тэгэл мэдгүй нэг тийм байдаг гэх юм уу. Тэр надад баг байхгүй хаа. Тийм амар том золиос. Мэдээ золиос байгаа л та амар цаг зав мөнгөө бүжиг рүү үрээл тэгэл юм хийгээл ингээд би сая өчигдөр би анхныхаа сургалтаас байхгүй Америкаас ирчээд уржигдөр үүрээр ирлээ дээ. Тэгчээд өчигдөр сургалт хийсэн чинь нэг 17 хүн суусан гэх юм уу. Гэтэ Монголд бол би тэр байтугай бүжичээд байгааг мэднэ л дээ. Тэгээ тэр бүжичээд хизээж надаас сурыг гэдэг юм уу мэдэхгүй нэг тийм байдгийг мэднэ л дээ. Гэхдээ ингэж их юм золиосчод ирчихэхэд намайг тоохгүй байх гэдээ ингэж ах юм бол дахиад өөрийгөө л өвтгöd байгаа байхгүй. Угаасаа би өөрийгөө л өөрчилж чаднахээс өөр хүнийг би өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл чи өөр дээрээ л анхаарал өөрийгөө л ингээл 50 байлгаад аз жаргалтай байх юм бодож байгаа болохоос ингээл би имийг золиос асууж хинж үнэлдэггүй гэж мэддэг. Тийм нэг дуртай ш. Палеонтологч. Би эртний амьдралд амар дуртай. Ялангуяа динозавр. Тийм амар дуртай. Гэтэ судлаагүй л дээ. Судалсан бол тэгээ судлаач болчих байсан юм л. Зүгээр дуртай. Би л яг палеонтологч болох байсан баг шүү. Тэр археологч юм. Нөгөө аюултай монголчуудаас хасагдсны дараа ямар байсан бэ гэж тийм. Яг үнэндээ бидний амьдарч байгаа нийгэм энэ бичлэг хаана байх вэ? Facebook дээр үү? Facebook YouTube. За, угаасаа үзэж байгаа хүмүүс угаасаа шеэрлэл бөө юм болж байгаа л та. Энэ нэг хараа нэг цантай юм өстө өөрийгөө төвлөгөөд. Бидний амьдарч байгаа нийгэм битүү асуудлаар дүүрэн байгаа. Битүү асуудлаар. Би юутай зүрлэх вэ гэхээр чи зовлонгийн намагт унчаад гарч чадахгүй ингээд гэд орилоод чарлаад байж яхад тэнд нэг хүн жоохон л нүдэнд чинь сэтгэлсэн жоохон үйлдэл хийх юм бол чи орилоод чарлаад байх байхгүй. Тэгээд чи тэр хүмүүсийн одоо ингээд өвдцэн түлэгдсэн газар хүрэн штэ. Тэр асуудлыг хөндөн штэ тий. Тэднэрт эмзэг байдаг асуудлыг хөндөн ш тэр хүмүүс орилж чарлахаас өөр юм хийж чадахгүй гэх юм одоохондоо. Үгүй ер нь хүн тийм байдаг юм хүн тийм. Яг тэгэхээр би нэг охиноос сэтгэлийн шарх авчаад байжсэн чинь нэг хүн намайг тэрний талаар ярих юм бол надад ингээд амар хүн тусахгүй тийм үстэй. Яг энтэй адилхан байдал бид нар Монгол даяараа одоохондоо байгаа гэх юм уу? Яг тэр бидэрт бүгдээр мөнгөний асуудал байгаа тийм үстэй. Өргөн үг байна энэ донд. Тэр нэг байна. Хоёр саятангуу зууж байгаа юм шүү дээ. Бидэрт нэг бүх юм асуудалтай байгаа байхгүй амар их асуудалтай. Тэгээд бид нар асуудлаас өөр зүйлийг ингэж гэгээлэг зүйл рүү хардаг юм цоошин сэтгэлгээ амар хэрэгтэй байгаа юм уу биднэрт. Ойлгож байна те? Тэгэнгუთ ялчгүй тийм хүмүүс ингэж чам руу бүгдээрээ дайрах бол нэг гоё шил те. Бүгдээрээ дайрал зайлаач чи үхээч Монголоос зайлаач муу фестамн гэх ийм үгнүүд хэлээл.
Надруу бүр тийм мессеж яг минутанд бараг доорож 4-5 мессеж орж ирж байсан. Тэгээд тэр мессежүүдийн бараг доор 5-ын бараг 2 нь ч юм уу дандаа хараасан зайл үх гэсэн юм мессежүүд. Чи тэр хоёр дүүдээ сайныг хүсчих байсан юм да, эр хүний зан гаргаад хаавал явах гэж харнаа марна гэл. Тэгэд нэг юм нөгөө анализ хийх чадваргүй хүмүүс чинь ямыг шүүмжилж чаддаггүй, шууд доромжилдог гэх юм уу төрүүлж. Би одоо чамайг би уран зохиолын талаар мэдэхгүй гэж би чамайг уран зохиол дээр чи хэрэгтэй зөвлөгөө өгөхгүй шүүмжилж чадахгүй би зүгээр доромжилж байгаа байхгүй. Наа чи юу ингээл. Тэ. Тэгэд ийм ямыг өөртөө наагаад чи тэр бүхэнтэй ингээ фейсигээ тулна гэдэг нь нэг амархан байгаагүй. Гэхдээ угаасаа байгаа бодит байдлын юм чинь яах юм. Тэгэд тий нэг яг тэр үед бол жоохон хэцүү байсан. Гэхдээ тэрнээс хойш бол мэдгүй харин ч би залуудаа ийм юм үдцсэн амар амар санагдсан шүү дээ. Яг тэгэхээр чи хичээж явж байгаа 40-төөдөө ингээд бүх хүмүүсийн нүдэн дээр гараад ингээд танилцсан чи бүгд чамайг эсэргүүцэх юм бол чи 40-төөдөө би юуны төлөө явж ирсэн юм бэ гэж арих мэргүй холбоо юм болно шүү дээ. Тэг мангар ичт үдцсэн байхгүй. Тэр надад амар амарх юм одоо. Одоо хинч намайг доромжилж яасан би. Хөөе, залуу минь бурхан шиг. Чи өөрийгөө л гэ надад олдсон. Ямар ч байдлаа. Намайг чи Facebook дээр юу гэж өчнөө юу гэж шеэрлж доромжил надад ямар ч байдлаа. Тэрний төлөө би ингээл бүх өдөө зулгаагаал нэг шувуу хийжээс өдөө зулгаагаал шалтаж уулчаалаа. Одоо чи яах гэдэг гэх. Ямар ч тийм хэрэг байхгүй юм. Одоо миний бүх өдийг ав гэж. Надад ямар ч тийм хэрэг байхгүй юм. Би сая жоох ерөн буруу талаас найдварсан. Гайгүй та нэг юм дахиж яриулмаар санагч байна сайн хэсгээр. Нэг дутуу үлдсэн үү? Үгүй гайгүй те. Ер нь ойлгосон үү миний хэлэх гээд байгаа юм. Угаасаа нийгэм маань амар хэцүү байгаа. Хүн болгонд хэцүү байгаа. Тэгээд тэнд нэг юм жоохон дургуй үргэсэн ч юм уу ингээд нүд мүдэ ингэж жагаад би юу хийж чаддгийг харуулна зааг хэлчихээр бүр энэ мүү яасан гэж бүр ингээд тийм байгаа. Тэгээд тэгтээ би амлыг би үгэн дээрээ бот зогсон. Би юу хийж чаддгийг харуулна. Яг тэр надад мөрөөдөл зориг байгаа учраас. А тэрнээс би зориггүй тэмцээнд орж олон танигдъя гэж нэг тийм орсон юм биш. Би зоригтой орсон. Би зорилгоо биелүүлсэн. Надад өөр зориг мөрөөдлөө зөндөө байгаа. Би энийгээ хийсээр л явуулна угаасаа хүүхдлээ. А тэр дунд тэгэл муулж байгаа хүмүүс угаасаа гарч ирнэ. Гэхдээ тэр хүмүүс бүгдээрээ л би бурхан өрөөгөл гэж үзэж байна. Тэр хүмүүс амраа амгалан өгөөсэй гэж үзэж байна. Хэрвээ бурхан та байгаа бол. Эхний асуулт нь юу байлаа? Хамгийн том амжилтаа мэдхгүй би хийж бүтээсэн зүйлээс бод амжилт гэж нэрлэх юм байгаа ч юм уу дөө. Би зүгээр л амьдрал явж байгаа шүү. Тэгэл яг мэдгүй та эдийн хувьд харахад бол аюулгүй монголчууд орсон хамгийн том амжилт гэж харж магадгүй. Аггүй те. Окей, тэгвэл nice. Миний хувьд аюулгүй монголчуудыг би нэг амар том амжилт гэж хардаг. Би өөрийнхөө юу чаддгаа өгсөн, телевизийнх нь намайг битсэн, хамтдаа хамтарч ажилласан, үр дүн гайхамшигтай байсан. Ингээл л. Яг тэр тайлан дээр бүжгэлж байгаа юм чи би өдөр болгон зааландаа хийгээл байж байгаа л хэвгүй уулна бол. Тэгэл зааландаа хийгээл байж байгаад хинч тоогоогүй мөртлөө телевизээр харахаар тоож байгаа шүү дээ. Тэр телевизийг яг уу нийгмийн нүдээр харах юм бол энэ бол амжилт байх л да. Гэхдээ миний хувьд тэр бол зөв өдөр болгон хийдэг зүйл байсан гэх юм. Өдөр болгон хийгээл явж байдаг. Одоо ч гэсэн би зааланд очиод тэрийг л хий. Тэгэхээр тий. Хамгийн том амжилт бүжгийн хувьд гэх юм бол би Америкт ч зүгээр хэд хэд удаа сонгогдсон л байсан баг. Хэдэн зуун хүмүүс дундаас ёо чи гараад ир чи сайн байсан. Чи бүжгэлж үзүүл хүмүүст. Тэр л хэд удаа л тийм л байсан. Одоогийн байдлаар бүжигддэг бол. За. Өөртөө итгэлтэй миний бодлоор. Монголд өөртөө итгэлтэй залуучууд цөөхөн байдаг учраас өөртөө итгэлтэй хүмүүсийг бид нэр их цантай гэдэг үгээр дандаа хааж идэг. Хэрвээ 100 залуучуудын 90 өөртөө итгэлтэй байх юм бол 10 сул дорой болж харагдана үстэй тий. 100 залуусын нэг нь өөртөө итгэлтэй байхаар 99 нь энэ муу их цантай гэдэг байгаа байхгүй. Ер нь ойлгож байна тий. Би өөртөө итгэлтэй залуучууд амар их гарч ирээсэ гэж бодож байна. Хийж байгаа юм хамгаалж чаддаг, хэний ч өмнө ярьж чаддаг, юу хийхээ хэлж чаддаг, хэлсэндээ хүрч чаддаг. Тийм залуучууд л амар их байна. Тэгээ залхуу биш. Залхуу бол гэхдээ бүр арай дэмтэж байгаа бох те ер нь бол. Хөвтэй л өжийнхэн жаргал болсон. Юу ч амьдралаас хүлээж байгаа, юу ч бодож хөвтэй байгаа.
Би та нарт нэг юм хэлэх үү? Амжилтанд хүргэх газар ямар мэдрэмж төрдөг гэж. Яг зөв. Чамд хэцүү бүр тисхийн аргагүй чамайг зовоож байгаа, чамайг бүр байж ядуулж байгаа, шантармаар санагдж байгаа тэр газар чинь чамайг амжилтанд өрөх байхгүй. Яг тэр мэдрэмж чинь чамайг маргааш илүү сайн болгох байхгүй. Яг тиймэрхүү. Яг тэр бүжигт хэрвээ жишээ бүжгээр бичиж явахад би сайжрах юм бол би шахуулаад би бүр чадахгүй юм хийж явах хэрэгтэй байхгүй. Би бүр чадахгүйгаа мэдрээд би бүр ангиас гарч явмаар санагдж байгаа тэр үе намайг сайжруулж байгаа байхгүй. Хүмүүс сургалтанд орж ирэхээр заримдаа ингэдэг байхгүй. Мөнгө өгчөж байгаа. Маа. Би ч мөнгө өгье. Маа мөнгө өг. Мөнгө өгж байгаа юм нь гол шалтгаан нь юу гэж өгж байгаа яг тэр үедээ яг бодох юм бол паузлаад яг Matrix шиг вүнг 360 эргээр харах юм бол өгж байгаа энэ хүний гол зорилго нь намайг миний чадахгүй зүйлийг надад заагаад өгөөч, намайг сайжруулаач байхгүй тий. Тийм үстэй. Гэхдээ тэр хүн сургалт руу орж ирээд яг чадахгүй зүйлтэйгээ нүүр тулахаараа мөнгө өгсөн тэр үеэ мартаад шантарчдаг байхгүй. Чадахгүй байна болий. Чадахгүй байна болий ч гэсэн. Чи чадахгүй зүйлээ сурах гэж орж ирчээ, чадахгүй зүйлтэйгээ таарангуудаа чадахгүй байна болий гэж юу гэсэн үг юм. Тэгэхээр бид нар чадахгүй зүйл руугаа ер нь ойлгож байгаа үстэй юу гэх гээд байгааг. Яа ямар хэцүү бэ. Хамгийн өмнөх төшиг болсон. Яг өөрөө чинь мөн чанараас гадна ямар зан чанар байдаг вэ? Сайн зөв дадал төшиг байдаг вэ? Бурхан дүнж. Би өөртөө өмнө жоох юм бол би өөрөө өөрийгөө унгаарчдаг байхгүй заримдаа. Юу ихээр хараа та нар дунд ингэж бодсон байна. 2016 он бол миний он байна. Харж байгаа. Би алан заяа. Би фитнес яванд ингэж тэгнэ. Хей, одоо дуусч хаана байна? Чи өөрийгөө унгаацсан байгаа зү. Чи өөрийгөө фейлдсэн байгаа зү. Хүн өөртөө итгэж явдаггүй байхгүй юу? Йоо би чадна харж байгаараа заяа. Чи найзуудтай ярих бол бүр тэрнээс ч долоон дор. Чи өөртөө яриад өөрийгөө чадахгүй юм чи яах? Facebook дээр бид нар хичнээн гоё царайлаг зургуудаа фильтр дээр тавьчих болно л доо. Хамгийн царайлагаар тавьж байгаа ш. 20 зураг авчаад хамгийн царайлаг гарсан сонгож тавьж байгаа үстэй. Тэгээ тэрийг фильтрдэж байгаа заяа бид нар. Хамгийн гоё видеонуудаа тавьж байгаа. Хамгийн ухаалаг үгсээ бодон бичиж байгаа ширлүүлэхийн тулд. Хамгийн ухаалаг байдлуудаа. Хүмүүстэй нийгэмд гарахтаа ч гэсэн бид нар хамгийн гоё хувцас өмсөө, нүрээ будаад гоё хувцас өмсөө гарч байгаа. Гэхдээ миний бодлоор бурхан та нарыг тэрүүгээр чи харддаг. Бурхан чиний зүрх рүү шууд нэрт хардаг баг. Тэгвэл өө чи бүр үнэн залах үнэн фейк гар байсан юм шүү дээ. Гэтээ хөвчих дуртай юм ш. Зориглох ч юм ш. Төрх юм. Мөрөөдөл ч юм ш. Тэгэхээр бурхан тэгж шүмжил хэмээ гэж харахгүй л дээ. Миний хэлж байгаа шиг. Гэтээ чамайг нэрт харж байгаа баг. Тэгэхээр чи бурханы өмнө үнэн ч өнөж чинь шалтан зогсохоос чинь амар их юм уу? Ер нь ойлгож байна уу те? Миний мөрөөдөл энэ миний зорилго энэ намайг ав. Тэгэхээр би тийм байхыг л амар хичээдэг гэх юм уу? Тэрээс би хүмүүсийн өмнө фейк байгаад яах юм? Худлаа хуураад энэ чинь нэг үсрээд нэг сарын настай байлгүй дээ, нэг жилийн ч юм уу 2 5 жилийн 10 жилийн настай байлгүй дээ. Хүмүүсийг амар хуурдаг хүмүүсээс камераар шингэл миний альбомны ажлаа 7% явж байна. Тэгэхээр ийм тэгээд яг үүндээ хаач байгаа альбом нь хэдэн жил чигээд байгаа. Хэдгүй. Тэр чи одоо нэг өөртөө итгэсэн фейлж нэрж байгаа юм. Гэхдээ хөө угаасаа гэж бодгол юм байл л да. Ингээд юм хийгээд ярьж байгаа одоо бид нэг өргөжүүлэх хэрэгтэй. Амар лаг болох хэрэгтэй. Олон давхар байшин барина. Одоо чи нэг давхар байшин барьж байгаа шүү дээ. Эсвэл одоо манай байшин бол 100 давхар байшин барих мэрнэ. Тэгсэн чинь манай байшингийн маань хундаа маань зөвхөн 4 давхар байшин барих зориулттай байжээ. Тэ? 100 барих юм бол угаас дийлэх унчих юм байна. Тэнгүүд нь за тэгвэл над төслийн чинь төр зүр төтгөл зүйлий. Нэг давхар байшингаа нураагаад хундаа маань юм усан томоор доошо газар гүн рүү ухаатыг. Барьлаа. За одоо 100 давхар байшин барихад дийлэн болж байна. За бидний зорилго бол 100 давхар байшин барина. Амар бол яг л тэрэн дээр л явж байгаа. За хоёр асуулт байна. Эхнийх нь гэвэл одоо амжилтанд хүрсэн хүмүүс амьдралын, сарын, 7 хоногийн, цагийн гэсэн төлөвлөгөө гаргасан. Тэгээд таны одоогоор маргааш бол нэг сарын төлөвлөгөө юу юм бэ? Юу байна вэ? За миний хувьд амар бүр юм амар детальтай төлөвлөгөө гараагүй. 11 сарын 6-нд бид нар конференц гэдэг зүгээр зааландаа зүгээр л студид цөөхөл учраас хийсний дараанаас би 11 сарын 17-ны хүртэл уран бүтээлүүдээ бүр амар сайн бэлтгэл хийх ёстой бөөнөрөө.
Тэгээд бид нар шинэ жилээр зөндөө халтур хийн. Тэг бичлэгнүүдээ интернет байрлуулад хүмүүс тоогдоод байгууллагууд руу явуулаад бид нар ийм бүжиг байна. Та нар авах уу? Бид нар цасаа үгний ч оруулж чадсан шүү гэд. Цасаа үгэн ч гэж. Хөвлийн үгэн. Тэгээд цасаа үгэн ч нэг юм цасаа үгэн байж байгаа бүр хий. Тэгээд тэднийг явуулаад тэдрээс бид нар мөнгө хуримтлуулад тэгээд хуримтлуулсан мөнгөөр бид нар бөөндөө 1 сарын 16-нд бас дараагийнхаа конференцийг хийчихэд тэгээд бид нар бөөнөр Америк явъя гэж бодож байгаа. Бөөнөрөө. Тэгээд тэр бол бид нар ойрын төлөвлөгөө. Тэрийг хийхийн төлөө одоо юу л хэрэгтэй бид нар бүгдийг хийнэ гэсэн байгаа. Тэгээд 11 сарын 19-нд би Солонгост нэг конференцд оролцох хэрэгтэй. Тэр нь болохоор Христ итгэгчдийн конференц. Тэгээд тэнд байгаа залуучуудаа босгож байгуулж дээшээ чи чаднаа гэдэг бүр юм мессежийг амар тултал нөх хэрэгтэй. Тэгээд одоогийн байдлаар минь төлөвлөгөөнүүд иймэрхүү л байна да. 11 сарын 11-нд бас нэг ганц 2 газар бүжиглэх ажлууд байна. Нэг амар тийм лаг биш байгаа үстэй. Маргааш ийм зураг авалтай өнөөгдөр ийм телевизээр очин энд очиж гарын өсгөө өгнө юу нэг тийм биш шүү дээ. Монголд нэг ийм хараа од олонний танил гэдэг үгийг амар юм гэж бодоод ах шиг байгаа. Гэтэ би яг Америкт очиод харсан чинь тийм байгаа байхгүй. Од олонний танил хүний юу ихээр бүх юм хийдэг амар том production гэдэг бүх юм хийдэг тустай агентлаг байдаг. Царайн дээр нь анхаардаг, бүх юм дээр анхаардаг юм тустай энэ хүнийг од олохын тулд олон танил бүх юм төгсөөлөхын тулд ажилладаг. Монголд хиндээч тийм байхгүй. Бүгд өөрсдөө. Би наадад одоо ямар ч олонний танил дуучны дугаар өгөх юм бол яг утас залрангууд яг тэр хүн л өөр аав байна уу? Тэдэр дуулна. Энэ чинь ерөөс олонний танил од биш байхгүй юу? Чи олонний танил од хүнтэй холбогдохын тулд чи production руу нэрээ чи зөвшөөрөл аваад цаг аваад амар тийм шүү дээ. Тэр үнтэй ярих ч үгүй чи хит хитэн дамжлага даваад саналаа явуулаад зөвшөөрөө дэмждэг. Тэр чинь од олонний танил ч юм байхгүй. Монголд миний бодлоор л тийм од олонний танил тийм амарлаг хүн бол ерөөс байх. Бүгдээрээ адилхан амьдралын төлөө тэмцэж байгаа. Яаж мөнгө олох вэ? Яаж дуулах вэ? Яаж нэг дуу хийчих вэ? Яаж бүжиг яах вэ? Бүгдээрээ адилхан шүү дээ. Тэгээ хоёр дахь нь та нөө студид яагаад Amber Production гэдэг нэр өгсөн бэ? Amber Production Info Revolution гэсэн үг. Хувьсгал руу чиглэх гэсэн үг. Тэгээд хувьсгал руу чиглэхгээ явж байхдаа нэг анзаарсан юм нь юу ихээр өөрөө хувьсаагүй хүн яаж хувьсгал хийх юм гэж бодсон юм уу? Тэ? Тэгэхээр өөрөөсөө хувьсах гэж одоо өөрөө амар хувьсгаж хичээж байгаа би. Тэгээд Amber Production бол ер нь нэг үндсэн юм нэг юм дээр үүдэг нэр ихгүй юу? Тэгээд амар олон студиуд байдаг. Миний дааж авсан студи яг амар тань студиуд нэртэйсэн. Гэтэ одоо 116 гэдэг нэртэй болцсон. 116 гэдэг нэрнийхэн данаар утгыг хэрвээ асуух юм бол би гинжи зүгийг уурсан шүү дээ. Ром 1:16 гэдэг Библиэлд ишлэл байдаг. Би сайн мэдэнээс ичихгүй боё би бурхнаас хизээч ичихгүй гэсэн тийм утгатай үг. Тэгээд тийм ишлэлийн 116 гэдэг нэрээр нэрлсэн. Тэгээд манай бүжгийн бүх багш нар маань итгэгч хүмүүс байдаг. Бүгдээрээ Christian хүмүүс. Тэ? Яа, годамжны соёл, хипхоп соёл, их хотын соёлын талаар яаж өгөөд? Йоо. Зүг. Нөө нэг асуултын юу шалгаруулах хэрэгтэй гэсэн шүү дээ. Энэ залуу шүү. Чи манай студид нэг сар суугаараа зөөнөгөө. Йоо, яа. Энэ бидний ойлгох хэрэгтэй амар том асуудал байхгүй юу? Бид нар их хотын соёлыг бид нар гацаар гарах хэрэгтэй шээж бааж болохгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр чинь их хотын дүрм чинь байхгүй. Угаасаа журам хуулиндаа угаасаа болохгүй. Чи игнээ дарж болох бүх юм бичээс тавс. Их хотын соёл гэдэг чинь энэ олон хүн амьдарж байгаа, хамтдаа амьдарж байгаа хоорондын харилцааны соёл байхгүй юу? Харилцааны соёл нь юу гэхээр би лифтэнд суугаад хажууд хүн орж ирэнгүүт сайн байна уу та? Гадаа ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр та ажилч амжилт хүсье. Юу энэ чинь их хотын соёл байхгүй юу? Энэ харилцаа чинь. Чи ямар нэг юм бялуу хийсэн бол хажуудлынхаа айлын хаалга гэдэг чинь сайн байна уу? Би бялуу хийсэн юм аа. Минээс амсаач энэ чинь их хотын соёл байхгүй юу? Бид нар Америк кинонероос хардаг үстэй. Энэ чинь их хотын соёл байхгүй юу? Бид нарт байхгүй. Лифтэнд орж ирээ хажуудлын хүнтэйгээ ярьдаггүй шүү дээ. Нэг өрөөнд улаан цаа орж яг хажууд суудаг гүрийгээ тонж. Дуудахгүй ингэ. Дуурахгүй идэ дуурахгүй хортон доосоос хортон дууран тор дөрөнд хортон хортон хортон. Бид нар тэгэхээр ингээд амар хаалтаа болоод амар өвчтэй хүчиг ингээд бид нар өөрсдөө амар нэгсэж амар их чөлөөтэй байх шүү дээ. Амар гоё чөлөөтэй цоглог байх шүү дээ. Тэгэд их хотын соёл гэдээ бодохоор та нар нүдэн нэдсүүд их хот гэхээр юу харагддаг вэ ер нь? Хүмүүстэй ингээд ингээд Нью-Йорк амар өндөр байшингууд бөөн түгжирсэн такси. Нэг юм үйлдвэр шиг санагдахгүй юу тэр? Би дуурал ингээд нэг юм амар хэцүү. Надаа их хотын соёлыг харахаар ингээд нэг энд нэг залуу скейтер гуулгаал, энд нэг хөгжим дуурал, энд нэг гой стилтэй залуу нэг юм ойлгож байна уу те? Нэг юм гоё орчин санагдаад байдаг байхгүй нэг юм хөгжим дуураад энэ
их хот ч тийм чинь залуучууд хоорондоо гоё харилцаад тэрнээс шиг хүн болон мөнгөний төлөө алхаад ингээл энэ юурээс их хот шиг гэж үйлдвэр шиг санагдаад байхгүй нэг надад. Тэгээ бид нар тийм юм байд юм уу гэхээр тийм байхгүй. Бүгд хөмсгөл ангидаар гадуур алхаад ингээд бас ингээд тэгэл ерөөсөө ингээд залуучуудын цагаан өнгөрөх газар ч байхгүй. Монголын одоо залуучуудын Шибуя шиг Японы гудамж шиг Монголын гудамж хаана гэдэг гэсэн ч одоо фантам юм ааш юу вэ? Фантам дээр нь юу ч байгаа мэдгүй. Тэгээ 100 ингээ фантам хамгийн гоё залуучуудын цуглах газар очиод цуглая гэхээр бөөн дэлгүүрүүд юу ч зараад байгаа юу ч болоод байгаа майхан гол тавьсан тийм. Тэгэд их хотын соёл гэхээр бид нар харьцааны соёл гэж бий боддог ч угаасаа харьцааны соёл их хотын соёл бол urban culture гэдэг. Тэгээд эн чинь хувцлалт гэж байна, хэл яриа гэж байна. Бүх юм байна шүү дээ. Бид нар өнөөдөр та амар сайн байна уу? Биел агшин тунгалаг уу гэж ярьдаггүй л үстэй. Яа юу вэ гэдэг үстэй. Энэ чи их хотын яриа байхгүй юу? Бидний чөлөөтэй яриа. Чөлөөтэй хувцлалт энд хүн болгон адилхан цэрэг шиг уцлахгүй л байгаа үстэй те хойд солонгос шиг. Бүгд чөлөөтэй уцалж байгаа шүү дээ. Тэгэд энүүгээр чи би чамааг яаж хувцалж байгааг чи хараад би чиний ертөнцийг мэдмээр шүү дээ. Тэ. Яг юу хийдэг үнийг би мэдмээр шүү дээ. Тэгвэл бүгдээрээ яг адилхан байгаад байгаа байхгүй юу? Бүгдээрээ яг Sunday-с Grand Plaza-гаас хувцас авч байгаа учраас те. Тэ. Би ч гэсэн Grand Plaza ордог л даа. Адилхан Sunday ч гэсэн захмах орол. Тэ. Тэгэл бүгдээрээ адилхан. Тэгэл ямар ч ялгарх юм байхгүй. Тэгэд ялгарх юм байхгүй бүгдээрээ бүх өгөгдөл нь яг ийм адилхан газар. Өгөгдөл гэж бидэрт интернет гэдэг асар том нээлттэй хаалга байна л гэхдээ хинч зэрэг ухтгүй. Бүгдээрээ ингэ адилхан байж байгаа мөртлөө тэгээ сонголт хийгээд. Яаж сонгох юм? Яг л энэ дотор байгаа юмсаа сонгох шүү дээ. Тийм үстэй тэ. Тэгэд бид нар ингээл ихнэр маань юм байх хэрэгтэй, найз охин маань юм байх хэрэгтэй. Бүх ингээд юм тэрнээс хамаарч байгаа байхгүй. Миний найз яг юм байх хэрэгтэй. Эсвэл хэлээд миний мэрэгжил яг юм баг, миний ирээдүй яг юм. Бүгд яг нэг хайрцаг дотор ингэ байгаа л нэг юу болохыг хин өөрчлөх ёстой, хаана хин энэ картон хайрцаг чинь нэг хин юу ч байхгүй. Тэгээ нэг нь нээх гэж жоох хөдлөнгүүд энэ мүү их цантаа энэ мүү бие тоосон гэл ингээд нөгөөд өөр юм яриад байгаа учраас ихтгэлтэй байгаа учраас тэгэл иймэрхүү юм яваад байгаа юм шиг санагдаж. Тэгэхээр их хотын соёл, urban culture, hip-hop соёл эдгээр бүгдээрээ айгүй чухал зүйлүүд. Hip-hop соёл бол яг 21-р зуунд олон улсад хамгийн том борлогдох хоёр дахь зүйл гэж боддог. Яг тэгэхээр hip-hop соёл юу гэхээр хүн болгон өөрөө чи бие даасан зүйлүүд individual чи санал болгож чадах зүйл байгаа. Чи өөрийгөө үгэлж илэрхийлж болно, бүжгэлж илэрхийлж болно, чи граффити зурж болно, чи хөгжим тоглож болно. Урлагаар өөрийгөө илэрхийлдэг юм соёл тэгэхээр. 20-р зуунд бол одоо рокстаруудын үе байсан шүү дээ. Рок одуудын үе. Бүгд адилхан урт үстэй дженсээс өмсдөг. 21-р зуунд чи рэпруудын үе байхгүй юу? Бидний сонсдог хөгжим хувцалдаг хувцал тэднээс хамааралтай. Тэд нар ямар тренд гаргаж байгааг бид нар дагдаг. Тэд нар өөрсдөө үгүй илэрхийлдэг. Тэгэхээр энэ 21-р зууны энэ бүх стилийг чинь тодорхойлж байгаа, хэм маяг тодорхойлж байгаа хүмүүс хип-хоп рэпрүүд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хип-хоп соёл тэрийг гадаад асар чухал зүйл байхгүй бидний хувьд. Тэгэхээр бидний хип-хопын дуу юу ч мэдэхгүй байгаа байхгүй. Хип-хоп дуу ч гэж. Тэр чинь рэп сонг байхгүй. Тэ хип-хоп дуу ч гэж. Тэр чинь рэп байхгүй. Рэп хип-хоп хоёр ч хоорондоо тусдаа өөр ойлголт байхгүй. Тэгсэн чинь ингээл хип-хоп дуу ч ингээ бүгдийг хип-хоп дотор орлоо. Бүгд өөр шүү. Та мэдээж маш чадварлаг бүжигчтэй бэлтгэж байгаа багш. Тэгэхээр магадгүй та багшийн талаар яриаш таны суурийг тавьж өгсөн. Эсвэл та хэний багшаа гэж боддог вэ бүжгийнхаа? Одоо яг нэг юм карате ч юм уу, таквондо гэдэг ч юм болохоор яг нэг юм дээр багш байдаг шүү дээ. Олон жил ингэж бэлддэг. Энэ орчин үеийн урлагууд болохоор ерөөс нэг хүний доор байж болохгүй болчиход байгаа байхгүй. Нэг хүний доор болохоор чи тэр хүний философоор яваад байгаа байхгүй. Өөрийгөө нээж чадахгүй. Тэгэхээр энэ орчин үеийн урлагууд граффити гэдэг чинь чамайг өөрөөрөө байхыг шаардж байгаа. Тэгэхээр чи айгүй олон хүн 1000 багштай байж ээж чи 1000 хүний философиг сонсч ээж өөрийгөө гаргаж ирнэ гэх юм уу? Тэгэхээр гудамжны бүжиг, гудамжны урлаг, энэ хөгжим дуу яг нэг багш вэ гэж байхгүй амар хэцүү. Тэгэхээр дандаа миний яг айгүй их юм ойлгож авсан надад айгүй хэцүү ойлгуулсан багш нар юм бол дандаа гадаад багш нар. Угаасаа Монголд ч нэг одоо гудамжны бүжиг ихний үеинд биш шүү дээ. Надаас өмнө өөр хүн байгаагүй шүү дээ. А энийг хэлэхээр одоо нөгөө хүмүүс тэгдэв. Хөөе. Рэп бүжиг гэж байсан ингээд. Бид нар байсан болохоор чи үдий зэрэгтэй яваан шүү гэдэг байхгүй юу? Тэгээд тэд нар дундаас одоо болтол ингээ үйл хэрэгээ үргэлжлүүлээд яг бүжгээр ингээ тууштай олон улсын стандартыг оруулж ирээд олон улс төрөлтэй явж байгаа нэг ч байдаггүй байхгүй. Тэгээд нэг хоёрын орон залуу насны 6 болгож чигээ хайцсан. Тэгснээр тэрнээс кредит нэхэд байдаг. Тим хүмүүс амар их байдаг шүү дээ. Тэгээд нэг одоо тиймэрхүү байдалтай байгаа гэх юм уу? Тэгэхээр Монголд нэг багш гэж нэрлэх хүн болно одоо хэцүү дээ. Тэгээд энийг хэлэхээр их цантай болчиход байгаа байхгүй. Чи одоо багшгүй чи юм юм. Тэгээ би дээр бас нэг лайв хийж байхдаа хэлсэн байхгүй юу? Монголд очихоор надад нөгөө заах хүн байхгүй гэд. Яг тэр ихний үе юм чи хин заах юм тийм үстэй.
Тэгээд тийм өө энэ араа бүр хийж ин заад хүн гинэ гэдэг. Үгүй ээ би тэгж хэлэхгүй гэж ойлголоо ёо. Тиймэрхүү. За тэгээ монта Крис Браун таныг бүжигт одоо дуртай болгосон гэж хэлсэн шүү дээ. Тийм. Ерөнхийдөө бол дотоод сэтгэлийн илэрхийлэх гээд байгаа зүйлийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж би гайхамшигтай бүжиглэж юм гэж ойлгодог л доо. Тэгээд Крис Брауны ямар тийм одоо хүн чанар ямар дотоод сэтгэлийн танаас бус одоо хүмүүсээс ялгагдаад таныг дурлуулж байгаа. Гэхдээ яг хөө зүгээр юу л байхгүй нөгөө анх ерөөсө бүжгийн ертөнцийн тухай мэдгүй юу ч мэдгүй болохоор энэ медиа гэдэг зүйл чинь чиний нүүрэн дээр юуг авчир нааж байгаа чи тэрийг хараал хоо ямарлаг юм бэ гэж бодож байгаа байхгүй тий? Одоо жишээ нь та нар донд ерөөсө гудамжны бүжгийн ертөнцийн хамгийн акулуудыг нэрлж мэдэхгүй шүү дээ хинж тий? Юу ихээр аясгийн монголчууд түг гэдэг нүүрэн дээр чинь наачсан гуталч энэ бүжгэл тийм юм мэдэж. Яг тэрнтэй адилхан Крис Браун зүгээр урд нүүрэн дээр гардаг байсан байхгүй. Крис Брауны Run It гэдэг дугаар зэрэг yo excuse me miss гэл тэгээ say goodbye гэл тэгэл араас нэг л which you гэл ингээл явцсан байхгүй. Тэгээд одоо нэг Крис Браун нэг амар дуртай биш. Яг үнэнч биш ээ гэж хэлж магадгүй дээ. Крис Браун Rihanna-г зодсноос хойш тийм би нэг төгс гэж бодхоо болцсон гэх юм уу. Хүн нэг хүнийг шүтдэж штэ тий. Энэ үнэхээр миний мөрөөдлөө гэдэг нэг шүтдэж штэ. Тэнгууд тэр хүн төгс биш байдаг тий. Үгүй хүн л явж төгс биш штэ. Тэгээд Крис Брауныг амар харж байсан ч ингээд зодсон. Би өмнө амар Болдын фэн байсан байхгүй юу? Болдын фэн байсан чи Болд нөгөө 440 Гц гэдэг альбом дээр нөгөө Kiss You гэдэг хулгайлцсан. Аяыг нь. Тэгсэн чи надад амар сонирн болоод тэгээ сонсгоо хэлсэн. Тэгээ миний нэг анзаарсан юм нь юу гэхээр миний шүтдэг хүн болгон төгс биш байсан гэх юм уу. Тэгээд би төгс биш хэнийг нэг шүтээд төгс бишийн доор явна гэхээр ч одоо би өөрөө бүр хэм болж тарах юм тий. Тэгээ төгс бишийн биш бүр бишийн хүүхдийн яваад нэг бүр нэг юм. Тэгээд Крис Браун шиг биеэрээ дүүрэн шивэстэй хүүхэн зодсон хулгай хийсэн хүн болох гэдэг юм шиг тэдрийг даах юм бол. Тэгэхээр тийм болохгүй гэж бодож явсаар байгаа л тэгээд бурхан дээр ирсэн шүү дээ. Яа тэгэхээр бурхан төгсөөсөн чи. Yeah, he's the one. Endless юм. Хүүг одоо шинээр хийхийг хүсэж байна. Сурахыг хүсэж байгаа зүйл чи одоо юу вэ? Цаашид балет сурмаар. Яг тэгэхээр бүжгийн үндсэн одоо foundation балет гэж ярьдаг байхгүй. Хүн яаж яг физикийн хуулиар зөв ирэх үү? Бүх юм тий? Булчингийн задрага мадрага бүх юм. Балет сурмаар. Тэгээд дээрэс нь Африк бүжиг сурмаар. Африк бүжгийн ритм бол мэдрэл муутай бүр. Шал гаргийн төвшин, хайр гаргийн төвшин гэдэг. бүжгээс өөр төрлийн бүжгээс өөр төрлийн юм уу? DJ хийж сурмаар байна. Тэгээд үгэлж сурмаар байна. Уу яг зүгээр хүний юм өглөөд яг ярьж чадна л та. Гэтэ өөрөө rhyme бичиж сурмаар байна. Яагаад та тхийг хүсэж байгаа? Яагаад тхийг хүсэж байгаа юм бэ гэж юу? Юу штэ. Одоо шинэ хараа надтай өрсөлдөх юм бол алан шүү гэд хэлнэ штэ тий. Нэг онц шуугаа штэ. Нэг гой сонсогдох уу? Тэгсэн чинь намайг сэрсэх юм боловч яриаггүй эргээд өрсөлдөгч найраагүй үгээр дайралцсан бааргүй өвдөгсөгдүүлээ ихэр гоё байгаа штэ. Би ингэ сурмаар байгаа байхгүй. Энэ хүний үг ээ, миний хөш. Ингэж хэл сурмаар ш. Зэвэн байгаа штэ. Йоо, come on ээ. Дахиад сонсгоо саяны үгийг. Намайг сэрсэх юм боловч яриаггүй эргээд өрсөлдөгч найраагүй үгээр дайралцсан бараггүй өвдөг сөгдүүлээ. Йоо, юу ээ? За. За. Өмнөх шиг яасан? Өмнөх шиг үзүүлээч. Намайг сэрсэх юм боловч яриаггүй эргээд өрсөлдөгч найраг. Юу ээ? За. Урлагаас маркетинг, менежмент. Маркетинг менежмент. Амар сонирхолтой менежментийн ухаан дээр ёо. Байгууллагын үнцэн брендинг ёо. Би маркетингийн холбоотой угаас амар дотнох гэж ирчээ тийм үү. Тэгтээ жоохон зав үрдэг болоос. Амар тэдний тэр нөгөө чулга уулзлууд дээр болдсон шүү дээ. Смарт дээр гээд тэр мэрэнд бол сүүлийн 2 жил тасралтгүй очиж.
Байнга. Өөр сая тэнд нэг залуу гараар өгсөн үү? Үгүй юу? Чи биш үү? За асуулт дуусч байна тий? Окей. За. Яг наач нэг миний ярианы ихэнд хэлсэн юм байна. Би яг энэ цэг тавьчаад би тэр лөө хүрнэ гэсэн надад юм байхгүй. Тэгээ мэдээж байгаа л та. Гэхдээ яг нэг юм тэр нь хязгаартай биш. Тэгэхээр би одоо яг юуг амжилт гэж хэлэх юм ерөөсөө мэдэхгүй байна. Би хайгаал байгаа. Ер нь ойлгож байгаа үстэй тий? Тэ? Яг юуг амжилт гэх юм тэгээд. Яаж хэлсэн амжилтанд байж би олчлоо хариулт нь олчлоо. Амжилтанд хүрэх төлхөөрийг олцсон. Тий. Тэгвэл бид бүхний урилгыг хүлээж авч бас залуучуудтай маань чөлөөтэй сонирхтой арай өрнөлсөн танд баярлалаа. Тэгээ бас залуучуудаа хандаад бас үг хэлвэл те. Эцсийн үг гэдэг айгу муухай үг шүү дээ. Эцсийн үг гэдэг. Сүүлийн үг. Би залуучуудын юу чиний юу амжилт гэж бодно уу? Чиний мөрөөдөл чинь юу байна уу? Зорилго чинь юу байна уу? Одоо байгаа амьдарч байгаа нөхцөл байдал чинь юу байна уу? Хамаагүйгээр би чамайг амьдралын яг жинхэнэ мөн чанарыг олж таниасаа гэж амар хүсэж байна. Чамайг буруу чамайг мөрөөдлөөс чинь холдуулж чадах, чамайг зорилгоос чинь хоош нь татаж чадах тэр буруу бүх зүйл бид рүү хэлсэн шүү дээ. Тэр бүх зүйл махан биеийн шунал хүсэл, арх тамхи, зорилгогүй байдал, залхуурал тэр бүхнээс би чамайг холуур тойроосоо гэж амар хүсэж байна. Заавал чи тэр лөө орж ээж, шархалж ээж, эвлэгдэж ээж ойлгох хэрэгтэй юм биш. Чи гадуур нь тойроод гарах ухаан байгаа. Яг тэрийг ойлгосон цагт чиний амьдрал чинь өмнө байгаагүйгээс илүү хөнгөн байх болно. Чи илүү аз жаргалтай байх болно. Чиний мөрөөдөл чи илүү ойрхон байх болно. Тэгэхээр тэрний хариултыг амар их хайгаас гэж бодож байна. Гэхдээ тэрний хариулт нь хайр л та. Гэхдээ хайр гэдэг үгээр ямар үгээр буудгийг хайгаад үзээрэй за. Тэнцүү God бурхан. Алсан. Тэгэхээр яа. Таадаг би учиргүй аав намайг ашиглаач гэд тэг гэдэг юм шиг та. Гэхдээ би ч гэсэн залбирах болгонд аав намайг ашиглаач гэж залбираадаг. Гэхдээ би та бүгдээр ингэ ямар нэгэн тийм хойно итгэлтэй байгаас гэж хүчтэй. Яг тэр хүн өөрөө өөртөө найдахаар чаддаггүй байхгүй заримдаа. Өөр хүнд найдахаар бүр чаддаггүй байхгүй. Яа. Тийм л үг байлаа.